Дээрээ сайн байцгаана уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? За ингээд 8 дугаар сарын ерөнхий төлөв байдал, за хүн хоорондын харилцаа, за ер нь ямар энерги давмгайлан орж ирэх нь вэ? За юун дээр анхаарах вэ гэсэн. За иймэрхүү чиглэлээр уншлага хийх гэж байна. За өнөөдрийн сонголт гаргаж тавиагүй байгаа. За энэ бас учиртай. За ер нь чулуу гэдэг юмны талаар нэг жоохон ярих гээд байна. Чулуу болохоор ямар учиртай вэ гэхээр чулуу өөрөө энергитэй гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. За жишээ нь алт, маниад тийм ингээд металлууд хүний энергийг олон жил зүүсний дараа тухайн хүний энергийг ингэж өөртөө ингэ шингээгээл яг тэр хүний энергиэр байж байгаа гэсэн үг. Гэтэл чулуу болохоор яг яадаг вэ гэхээр эзэндээ ээл ивэл хамгаалалт авчирж идэг. Тэр тусмаа хүмүүс ордны зурхаагаараа өөртөө тохирсон ордны чулуунууд гэж байгаад байдаг, ээлтэй чулуунууд гэж байгаад байдгийн учир ер нь та хэдтэй жоох ингээд чулуугаар дагнаж ер нь сонголтоо ч гэсэн зүгээр хөзөр сонгуулах, зураг сонгуулах биш. Жохон чулууны сонголт хийлгэжээе гэж бодож байгаа. Гэтэл чулуу гэдгийг өөрөө энергитэй гэдгийг би тайлбарлах гэдэг байгаа шүү. За тэгээ өнөөдрийн сонголтоор за энэ ер нь зүгээр миний би айгу том чулуунд дуртай хүн байхгүй юу. Тэгээ энийг уншлаган дээрээ бас жоохон тайлбарлаад яриад явъя. За том чулуунууд гэхээс илүү чулуу том байна уу жижиг байна уу ямар ч хамаагүй. Чулууны энерги ерөөсө жижигддэггүй гэсэн үг. Тэгэхээр өөртөө ашигтай хэрэгтэй байдлаар чулуунуудыг ашиглаж сурвал их зүгээр байна манайхан. Ямар ч хэрэггүй гоёлын металл зүгээр ингээд энерги муутай. Гоёлын металлыг яг яадаг вэ? Хамгийн хямдхан үн цэнэгүй материалуудаар тэгэл зүгээр өнгөлцсөн л нэг юмнууд байгаа штэ. Тэр бол хүнд яг энергийг чинь сорно гэж хэлэхгүй. Гэхдээ муу металлаар хийсэн бол энерги сорно. Сайн металлаар хийсэн гэхээсээ илүү металл бол металл заяа. Алт мөнгө бол мэдээж үнцэнтэй, бүр дэлхийд үнцэнтэй металлууд ойлгомжтой. Гэтэл хүн болгон тэр үнцэнтэй за мөнгийг бол одоохондоо зүүчхээр өгшгөн алт малтчад өмнө нь замбрааг болцсон шүү дээ. За тийм болохоор алт бас тийм айхтар эзэнтэй энерги өгөөд идэг бол бас биш байгаа даахгүй. Тэгэхээр та хэддээ би бас нэг чулууг бас олон жил судалж байгаа өөрөө чулуунд дуртай хайртай хүнийхээ хувьд чулууны энергийг өөртөө ашиглаад явж идэг хүнийхээ хувьд та хэдийг зөв чулууга хэрэгтэй цаг үедээ зүүдэг хэрэгэлдэг байгаасай. Ер нь дэлхийн нийтээрээ чулууны энерги гэдэг юмыг мэдчихээд ийшээ бас айгу хошуурж штэ. За тийм болохоор өнөөдрийн сонголтыг бас их сонирхолтой. Энэ зүгээр миний бөгжнүүд шүү, sorry. Тэгээ миний бөгжнүүдээс та хэд маань сонголт хийгээрэй. За өнөөдрийн сонголт ингээд тавих гэхээр айгу юм том юутай болохоор тогтохгүй маа ингээд явчихаар нэг ингэчээд ах нэг чулуундаа дэлдээд. Тийм болохоор чинь гар дээрээсээ сонголт хийлгийнэ. За ингээ ийм гурван төрлийн чулуу. Анар чулуу, усан ягаан болор чулуу, юу гэдэг чирнэлийн ягаан болор. Энэ хоёр төрлийн болор. Тийм. Энэ анар шүү. Энэ рубин шиг харагдаж байгаа л анар шүү. За. Рубин хэрв ийм амар томоор байх юм бол үнэн нь бүр замбрааг болно л доо. Тэгэхээр тэр нь бол биш байгаа шүү. За тэгээ эндээс сонголтоо хийгээрэй. Дараа нь чулууныхын тайлбарыг сайхан тайлбарж ярьж явна гэж бодож байгаа. Хүнд бас нэг тийм хэрэгтэй үр өгөөчтэй уншлага болгосоо гэж ер нь би бодож хийдэг. Тэгээд хэрглэж байгаа ямаа хүртэл тийм бүгдөөрэнд нь те чулууны талаар та хэдэд мэн мэдлэг нэмье гэж бодож байгаа юм. Тэгээд үнэхээр чанартай сайн чулуунуудыг би Facebook-ийн пэйж хуудасаараа ер нь гоё үнэтэй чанартай чулуунуудыг лайв хийх гэж бодож байгаа юм. Японд харихаараа. За энд яг цөөхөн төрлийн нэг хэдхэн чулуунууд байна надад. Тэрийг цөөхөн гэлтгүү лайв хийн. Тэг хэрэгтэй наваарай. Харин Японд очихороо бол ер нь би ч нөгөө чулуу харж чулуунаас энерги авч эргээд ирч хүч энерги цэнгэлдэг хүн байгаа байхгүй юу? Айгүй тарот уншлах энэ хүмүүсийн уншлах энэ энерги айгүй байхгүй болдог тий. Эргээд нөгөө байгаль агаар модон дугаараал бие цэвэрлээл энерги цэвэрлээд байхад ингээд нэг жоохон хэцүү үедик тэр болохоор би бол чулуу ашигладаг хүн байгаа шүү гэж хэлэх гээд байгаа. За ингээд сонголтоо хийцэн байх гэж бодож байна те. За тэгээ 8 дугаар сарын 6-аараа уулзцаая.
Өнөөдөр өдөөс хойш Дэги Тарот гээд Facebook хуудсан дээрээ жоохон оройхон ч юм уу лайвыг ер нь хүмүүс орой үздэг юм шиг байна. Тэгээд тэр хуудсан дээрээ би лайв хийж үзье гэж бодож байгаа шүү. Анхны лайв. Хэрв та хэдмэн сонирхвол миний анхны лайвд орж ирж Монголд байгаа цөөхөн хідэн чулуун бүтээгдэхүүнүүдээс мань сонирхоод нэг үзээрэй. Японд очихоор бол угаасаа бүр үнэхээр гоё сайн чанарын гоё чулуунуудаар лайв хийнэ. Айхтар үнтэй хийхгүй ер нь тийм хүн авчихар боломжийн үннүүдээр хийгээд явна гэж бодож байгаа. За ингээд бичлэгдээ орё. Жоохон нөр шууд тайлбар тавьсан бол уучлаарай. Тэгээд чулуу сонирхдаг хүмүүст шөөбөр тайлбар тавина шүү. Бас тэр сэтгэл зүйн бэлтгэлтэй их яарал зөвхөн бичлэгийг нь үзчихье. Амьсрын зурлагаа л үзчихье. Одоо төлөвлөл үзчихье гэж байгаа хүмүүс skip гэж нэг юм байгаа шүү. Хүмүүс ингээд баахан олон юм яриад өөрийгөө яриад гэдэг. Гүү шүү дээ. Тэр чи өөрөө гүйлгээд үзчих болно шүү дээ. Тэрийг мэддэггүй юм уу гэж асуумаар байгаа байхгүй юу? Яг хэрэгтэй хэсгээ үзэж болно шүү дээ манайхаа. За тэгэхээр янз янзын тийм шүүмж бол авмааргүй байна уу? Тийм. Өөрийгөө мэдгүй намайг шүмжлэх гэдэг яах вэ л байгаа байхгүй юу? Их жоохон хувьд бол тий. За жоохон өнгөрцөн үгүй юу хөөжлаарай. За ингээд бичлэгэндээ орцгоё. Өөрөөсөө сонгосон чулууны уншлагыг авч хүлээж үзээрэй. За нэгдүгээр группийнхнийхаа уншлагыг эхлэе. За та хэд мэн? Энэ чулуу сонгосон ба. Анар чулуу. За би тий хуруундаа зүгүүд угаасаа миний өөр юм бөгж учраас хуруундаа зүгүүд. Өөр групп уншиж өөр бүгж зүүчж болохгүй байна. За тийм болохоор энэ анар чулууныхаа бүгжийг зөөгээд нэмэлтээр бурхтаас ганц ширхэг зөвлөгөөч байх үү. Энэ сарын голлох энерги та хэдэд маань зориулагдсан яг юу байна вэ гэдэг тэр нэг хөзөр одоогийн байдлаар татсан байна. За бусдыг нь бол одоо дэлгээд явна гэсэн үг шүү. За манай нэгдүгээр группийнхэн дээр 8 дугаар сар ер нь ямар хуу сар болох вэ гэдгийг энэ Angel Star гэдэг Oracle message card авах. 8 дугаар сар анар чулуун бүгжийг сонгосон хүмүүст юу дамгаалах вэ? Ямар энерги дамгаалж орж иж байна? За зөв өөрийг чинь бэлэн болсон байна гэж энэ. За юунд тэр байна гэхээр. За нөө. За юу нөө болоо явчиход гэснэ. Яг юуг нөө болгоод байна. Өөрийг чинь одоогоос жил орчмын одоо нэг жилийн дотор л яг одоо цаг хугацаанд биш тийм ээ. Тэгээд нэг жилийн дотор л бэлэн болно гэж байгаа байхгүй. Өөрөө магадгүй жах яарад байгаа нэг энерги байж болно. За эхний ээлжинд хөзрүүд бол ийм юм хэлэх гэж байна. За Важравани буюу энэ юг нар хажид бурхан байхгүй. Энэ ерөөсөө миний өөрийн шүтдэг бурхан байгаамаа. Тэгсээ яг юу хөзрийн одоо бурхтуудын хөзөр гэж байдаг л да. Энэ дээр айгүй олон бурхтууд байгаа. Ер нь бүх бурхтууд байгаа боддын шашны бараг ихэнх бурхтууд. Гэсэн энэ олон хөзрүүдээс би ерөөсөө 3 хөзөр сугалсан эхний картн дээр энэ одоо нар хажид бурхан маань тий сонгогдсон байгаа. За нар хажид бурхан яагаад гарч ирсэн талаар нар хажид бурханы утга учир биелэгдэл яг юун чанар нь одоо яг юу байдаг вэ гэдэг дээр нэг жоохон ярья гэж бодож байна. Энийг сонгосонд бас учир байгаа гэж бодож байна. Ер нь би баг нэгдүгээр группийг өөртөө зориулж сонгоцсон юм шиг энерги одоо ингээ мэдэгдэл байна л да. За нар хажид бурхан болохоор яг юу гэвэдэг бурхан бэ гэхээр мэрэгэн ухааныг, дотоод хүчийг ер нь мунхагийн байдлыг тасалдаг. Мунхаглалыг тасалдаг бурхан. Магадгүй энэ хөзрүүдтэй одоо нийлүүлээд ярих юм бол яг яаж юм гэхээр яг одоо чи бэлэн биш байна. Тэр мэрэгэн ухаан тэр одоо тэр хүсэл шунлыг төвчдөг өөрөө илүү амьдралд ухаалаг болох юм чинь одоогоос жилийн дараа чамд ирнэ гэдэг байгаа. Гэтэл өөрөө жоохон яарад байгаа энерги байгаа байхгүй. Бүх юм цаг хугацаатай. Таны хүсэж байгаа юм 1 жилийн дотор яг одоо бол биш гэж хэлэх гээд байна. Энэ нь яг юутай холбоотой вэ? Магадгүй чиний дотоодын л одоо тийм хүч. Магадгүй тийм хангалттай хэмжээний одоо
ойлголт ухаарлыг яг одоо бүтээх гээд болох гээд хүсэж байгаа юм дээр олоогүй байгааг илэрхийлдэг байгаа байхгүй юу. Тэр энд юу вэ гэхээр айдсыг, хүслийг, шунлыг, жоохон сэтгэлийн хорыг таслахыг хэлээд байгаа. Энэ бурхан тиймд бурхан. Аливаа ямиг бэлэг ухаанаараа харахыг хэлээд байгаа байхгүй юу. Чамайг аливаа ямиг одоогийн байгаагаас өөр өнцгөөс олж харвал харахад чиний хүсэж байгаа юм ирнэ гэж хэлээд байгаа байхгүй. Нэг би тэгвэл би ингэвэл гэд хүн нэг аливаа юмд ингээд нэг одоо л бүтээх ёстой, одоо л ингээх ёстой, одоо л тэхгүй бол болохгүй гэд эн чинь хүний л хүсэл. Тэгсэн хэрнээ өөрөө бэлэн биш үжиж юмд яарад байдаг нэг ийм энерги гаргаж ирээд байна шүү 8 дугаар сар. Тэгэхээр энэ учиртай бол ийм мессежүүд ирж байгаа бах. За тэгээд энэ нь яг юутай холбоотой вэ гэдэг дээр 8 дугаар сарын яг та хэдийг минь ингээд ерөнхий тий одоогоос энэ жилийн дотор бүтгэх гээд байгаа болох гээд байгаа өөрөө чинь энэ жоохон ойлголт ухаарлыг олсны дараа ирэх гээд байгаа юм нь яг юу юм бэ гэдгийг тайлбарлаад байгаа юм. Гэтэл би чинь анар чулуугаа бас тайлбарлааг байгаа шүү дээ тийм ээ. Энэ та нарын сонгосон энэ анар чулууныхаа талаар тайлбарлаж байгаа. Энэ бас их анар чулуу яг юу вэ гэдгийг. Хайрыг, зоригтой байдлыг, элбэг дэлбэг байдлыг, хайр, зориг, элбэг дэлбэг байдал тэгэд амжилтыг илэрхийлдэг чулуу байхгүй юу? Бас айгүй хүчтэй хамгаалалт болж өгдөг. Энерги хамгаалалт болж өгдөг чулуу. Эзэндээ. Өөрөө болохоор эзэндээ хайрыг дууддаг, эрч хүч зоригийг дууддаг гэсэн үг. Элбэг дэлбэг байдлыг дууддаг гэсэн үг. Тэгээд амжилтыг бэлэгддэг, дууддаг биш, бэлэгддэг шүү заяа. Тэгэхээр та амьдралдаа шин зорилго тий тавьж байгаа бол өөртөө итгэх, итгэлээ нэмэгдүүлэх, өөрийгөө зоригтой болгох. Одоо түрүүний би чулуу анханасаа ярина гэж хэлсэн учир чинь энэ шүү за. Чулууг өөртөө ашигтай байдлаар ашиглаа гэж. За тийм болохоор өөртөө эрч хүч зориг дуудаад амжилтыг бэлэгдээд ингэх гэж байгаа бол ядаж анар чулуу зөөчих хэрэгтэй. Чулуу хүнд гай болдог сөрөг энерги юу ч байхгүй. Зөвхөн эерэг. Амар зарим төрлийн хүний энергиг сордог чулуунууд байгаа л да. Тэр хэрэг тийм төртэй дөрөнгөө би энд ярихгүй. Би нэгсэндээ илүү одоо ашигтай байдлаар өөртөө ашигтай байдлаар хэрэглэх тухай ярих гэдэг шүү за. Тийм. За анар бол ийм чулуу шүү. Та хэдийн маань сонгосон чулуу. Тэгэхээр магадгүй тийм өөрөө жоохон хулжгаад, эр зориггүй байдал дутагдаад за тэгээд нэг юмд нэг яарад байгаа улсуудын энерги байж магадгүй гэж ерөнхий одоо байдлаас бол харагдаж байна. За 8 дугаар сарын та хэдийн маань яг онцгойлон тийм төвлөрж орж ирэх гол үйл явдал юу байх вэ? Давмгайлан орж ирэх үйл явдал. За чулууга тайлбарлалаа, бурхнаа тайлбарлалаа тийм ээ. Бурхан. Би ерөөсө чулуу бурхан хоёрт хайртай хүн тэгээд одоо мэддэг чаддаг юм ал хүн яри тийм ээ. За ямар энерги давмгайлан орж ирэх гээд байна вэ гэхээр за манайхан нүүдэл суудал ийш тийшээ явах, сурах, суралцах юу байх нь вэ тий? Ямар ч гэсэн үйл хөдлөлийг зааж гин шүү. 8 дугаар сард үйл хөдлөл зааж гин та. За энэ нь юу тухай юм? За нэг хэрэгтэй залуу хүн гарч ирлээ. За саад бэрхшээл. За ойлголоо. За манайхан бол ерөөсөө 8 дугаар сарын голчлон энерги энэ найз залуу нөхөр энтэйгээ магадгүй нэг дороо хамтдаа байх гэж хичээхэд саад бэрхшээлт нэлээд гарч ирж тулгарх гээд ах шиг байна. Уул нь
Энэ саад бэрхшээлийг тавчвал чи өөр айгүй тийм аз жаргалтай болох гээд чиний сэтгэл яарад байгаа юм чинь энд байгаа даа байхгүй юу? Эхлээд энэ ерөнхий нэрэг дээр гарч ирсэн энэ. Одоогоос жилийн дараа л чиний одоогийн энэ хүсэж байгаа хүсэл чинь биелнэ. Магадгүй чи одоо яарч хүсэж байгаа юм нь энэ хүнтэйгээ нэг дороо байх гэж. Энэ нь чамд саад бэрхшээлтэй юм шиг санагдаж чамайг жоохон яаруулад энэ одоо жишээ нь энэ хүнээсээ хариу тий? Гэхдээ хариу биш байгаад байна. Одоо нэг хүн чинь нэг хайртай хүнтэйгээ хамт байх гэсэн нэг юм яарсан сэтгэл байдаг штэ. Яваад очимоор нэг хүмүүс хурдан шийдчихяасаа гэд хамтдаа байхыг хүсэж байгаа. Тэгэх тусам энд бэрхшээл үүсээд байгаа. Энэ бэрхшээл арилахад чи аюу аз жаргалтай болох гээд байгаа. Энэн дээр чи яарад байгаа юм бэ? Гэтэл одоогоос 1 жилийн орчмын дараа нэгсэндээ чамайг энэ бурхан юу гэж хэлсэн гэхээр жоохон одоо нөгөө хүн нөгөө нэг юмд автахаараа нэг ингээд нөгөө юу яагаад идэх штэ. Зөвхөн хэрэг хүнээс хамааралтай болоод өөрийгөө хаяад гээгдүүлээд орхигдуулаад чи нэг ийм залгад хайртай болсон баяг бодё л. Гэтэл энэ хүнтэйгээ айл болох нөгөө яарсан сэтгэл, хайрын сэтгэл тийм л байдаг л да. Нэг өдөр ч нэг цаг ч гэсэн хамт баймаар тийм хүсэл байдаг. Гэтэл яарах тусмаа яг яадаг вэ гэхээр өөрийнхөө үнцнийг алдчихж байгаагаа хүн ойлгодгүй байхгүй. Чи төвчээртэй ухаалаг байх тусмаа нэгдүгürt чи өөрөө хөгжин боловсрно. Хоёрдугаар хүнийг таних чамд цаг хугацаа хэрэгтэй. Гуравдугаарт болохоор ингэх тусмаа чи өөрөө төвчээртэй, өөртөө итгэлтэй, өөртөө цагаад заруулаад ийм байх тусмаа энэ хүндээ илүү үнцэнтэй болж байгаа байхгүй юу? Гэдэг юмнуудаа манайхан жоохон нэг жоохон яг баг залуу хамаагүй л дээ. Хүний хайрын сэтгэл ерөөсөө л тэгэл ямар ч нас ялгахгүй бүгднгийн л ингээл нэг өстө нөгөө самруулдаг шүү дээ. Ер нь бол тийм ээ бүгдээрээ л хайрлж дууссан улсууд байна. Тэгэхээр яг энийг хэлээд байна. Хамт байхад саад бэрхшээл учраад байх шиг байна. За хүн хоорондын харьцаан дээр давмгаал орж ирж байна. Таны өөрийн байгаа энерги, ерөнхий энерги дээр хүн хоорондын харьцаа давмгаал орж ирээд байна гэсэн үг нэгдүгээр бүрөвтер. Та хэдийн мань хувьд 8 дугаар сар тэр нь илүү чухал байгаад байна гэсэн үг. Магадгүй зөвхөн тийм хоёр биеийн лүгээ тэмүүлсэн хүчтэй тэмүүлэл байхад энд заавал саад байгаад байгаа байхгүй. Энэ уулыг давах гатлах хэрэгтэй байна. Тэрний дараа чи аз жаргалыг олох гээд байна. Та хоёр тийм амархан магадгүй энэ залуу чинь нэгэсэндээ та хоёр хараа гарч ирсэн дараалал харахад хоёр тийш харчаад байгаа байхгүй. Магадгүй ингэж гарч ирсэн бол хоёулаа бие биенлэгөө тэмүүлсэн айгу хүчтэй сэтгэл байна гэсэн үг. Одоогийн байдлаар яаж юм нөхөр бие биенлэг нуруу харуулсан байна шүү дээ. Тэгэхээр энэ цаг хугацаа болоог байгааг илэрхийлээд хөзрүүд хэлээд байгаа. Одоогоос жил орчмын дотор бэлэн болно гэж чамайг бэлэн болно гэж. Нэгэсэндээ чи бэлэн болоогүй их яарсан хүн байгаа даа. За 8 дугаар сарын ерөнхий хүн хоорондын харьцаан дээр ийм юм орж ирж шүү. Тийм. За энэ хүн маань тийм одоогоос жилийн юу бүтнэ гэж яхад одоо юуг нь ч асах юм дэ гэдэг л болчиход байна. Айгуу тийм товчхон. За энэ хүн маань чиний талаар яг уу те одоогийн бодлыг нэг асууч та тий хүн хоорондын харьцаан дээр энэ чамд хамгийн чухал нь энд байгаад байх шиг байна тий. Тийм болохоор чамаа юу гэж бодож байгаа вэ? Энэ нуруу харилцсан байгаа энэ зодоо чамааг яг юу гэж бодож байгаа вэ? Чи одоо морьтой хурдан яарад авах гэж байгаа ярина зүгөө болохгүй шүү дээ тийм ээ. Энэ саад бэрхшээл рүү чи давхаад байгаа байхгүй юу? Тийм байгаач? Үгүй. Ядаж энэ саад бэрхшээл давхад энэ энд байж ивэл болж байгаа. Жохон нөгөө чамаг зүгөө алдаад байгааг илэрхийлээд байна. Тэгэхээр жохон өөр юм яригдах гэдэг шүү за. За энэ одоогийн байдлаар энэ дээр гарч ирж байгаа энэ залуу тий энэ хэрэгтэй өөрийн чинь талаарх бодлын нэг асууж да тий. Бодол мэдрэмж юм. За манай нэгдүгээр бүрхний талаарх одоогийн бодол мэдрэмж нь
King of Pentacles. За манайха одоо ингэж нөгөө нэг ярьснаас сайн надаас авсан хүзэр авсан усуд яг л одоо ингэж ашиглан штэ. Энэ дээр бүх тайлбар нь байгаа. Миний бичлэгүүдийг үз, би энийгээрээ уншлагаа хий. Тэгвэл яг би нөгөө нэг мэдрэмжээр голчлон ярьдаг. Хүзрийн ерөнхий утгыг авах нь бол авдаг. Тэгвэл мэдрэмжээр би дандаа ихвчлэн ярьдаг. Тэгвэл ерөнхий та хэд мэн хүзрүүд энэ тэр одоо нөгөө дэлгэрэнгүй тайлбар номноосоо маш сайн юугаа аваараа за. Тэр бол зүрхгүй. Дээрээс нь таны мэдрэмж мэдээж зайлшгүй шаардлагатай. Зөвхөн юм цээжлээд одоо бас тарууд үзэр яг болно уншиж болно ерөөсөө болохгүй юм ерөөсөө байхгүй. Тийм. За энэ гэхээр энэ хүн маань чиний талаарх одоо яг юм эргэлзээ байгаа байхгүй. Энэ хүн өөрөө мөнгөтэй төрөлтөө зоостой ажилтай төрөлтөө байр суурьтай боломжтой хүн байна. Одоо энэ хүний хувьд хамгийн чухал нь айгүй том мөрөөдөл том амбицтай хүн энэ хүн. Хийх ажилтай хүн, мөнгөтэй хүн, зөндөө юутай хүн гэсэн үг. Гэтэл эргэлзэж байгаа шалтгаан дээр чиний байр суурь өөрт нь дүүцхүүгүй юу гэдэг дээр эргэлзэж байгаа. Гэхдээ чи бол тийм сул дорой бүр үнэхээр энэ хүнд тохирохооргүй хүн бол биш байгаа байхгүй юу? Бас адилхан. Эннээс дутхгүй бас ерөөсөө та яар ижил төвшний хүмүүс байгаад энэ ер нь бол. Гэтэл энэ хүний чинь харж байгаа өнцг нь яг одоогийн байдал дээр жоохон эргэлцсэн. Энэ яг юу эргэлцсэнийг асууя да. Одоо ингээд тараад хүзэр яг л ингэдэг л дээ. Асуултаас асуулт ургаал явчихдаг байхгүй ерөөсөө. Тийм болохоор манайхан бас энийг бас нэг сурж байгаа усуд маань хүртэл тийм анзаарах хэрэгтэй тийм. За энэ яг юун дээр нь эргэлцсэн бэ таны одоо тийм. Уул та яг ижил төвшний энэ хүнд үнэхээр тохирохоор хэмжээний тийм байр суурьтай боломжтой хүн байгаад байна. Гэтэл энэ хүнд эргэлзээ бай. Яг юу гэдэг нь ингэж эргэлзэх болов гэд бодож байгаа хүн нь юун дээр нь эргэлзэл байгаа вэ? За ойлгомжтой. За юуган дээр эргэлдэж байгаа вэ гэхээр энэ хүн өмнө нь урд нь авсан маш гүн гүнзгий сэтгэлийн шарахтай хүн. Өмнөх хайраас, өмнөх амьдралаас авсан сэтгэлийн шарахтай хүн. Тэндээс бүрэн дүүрэн хайр авч чадаагүй. Тийм учраас хайр нь одоо юу яасан гэсэн үг. Шархлаад хоцорсон хүн баггүй юу? Тийм болохоор энэ таны буруу ерөөсөө биш. Энэ хүнд цаг олго гэдэг чинь тэр зөв. Та яарлаа гэд танд хайргүйдээ биш байгаа байхгүй юу? Танд хайртай. Гэсэн хэрнээ өмнөх сэтгэлийн шархал нь ахаад би шархалахгүй гэж айж байна. Өмнөх нь эдгэрээгүй байна. Одоогоос 1 жилийн дараа чиний хүсэж байгаа юм бэлэн болно гэдэг байгаа чинь энд бүх шалтгаан нь байгаад байна. Яг одоо би өөрөө бэлэн болоогүй хүнийг бүрэн дүүрэн итгэж хайрлаж чадахгүй байгаа. Сэтгэлийн шархтай учраас энэ хүнд эдгэрэх бас чамд итгэх цаг хугацаа хэрэгтэй байгаа байхгүй юу? Чамд үнэхээр сэтгэл татагдж байгаа. Чамайг өөртөө дүүцгүүц гэж мэдэж байна. Гэтэл хүн давцсан нөгөө траума гэж нэг аюултай байгаа шүү дээ. Өмнө нь хайрлагдаагүй доромжлуулаад гомдоод хаягдаад үлдсэн хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр юу ч болоогүй юм шиг дараагийн хариу хүлээж авч чадахгүй. Энийг эдгэх хэрэгтэй. Энийн дэдгэрэлт хэрэгтэй. Тийм учраас жилийн хугацаа хэрэгтэй байгаа. Чамд итгэх хэрэгтэй. Чамд хайрлагдаж чинь татагдаж чинь. Бүрэн дүүрэн өөрийгөө итгэж 100% чамд өгч чадахгүй байгаа. Энэн дээр чи болохоор түрүүнээс хойш ярьж байгаа тийм. Чи болохоор энэ хүнийг тэ болон бүтэн гэдгийг айгүй мэдчихэж байгаа. Та хоёр зогцно гэдгийг мэдчихэж байгаа. Ингүүл та хоёрын ингээ бүтэн нэг юм гэр бүл, нэг юм бүрэн бүтэн яг нэг хоорондоо тохирсон нэг юм гой хосууд болох гээд байгааг мэдчихэж байгаа. Тэгвэл хин наз жаргалтай болохыг чи мэдчихэж байгаа. Гэтэл энэ хүнд ийм шарах байгаа байхгүй юу?
За хүн хоорондын харьцаан дээр ийм энерги орж ирж байна. Энэ шалтгаан шалтгаантайгаа гараад ирлээ тийм ээ. За хэрвээ бүр дэлгэрэнгүй сайхан ухаж үзье зөвхөн өөртөө авъя гэвэл тэгэл хувийн ажиллагаа авдаг. Гэхдээ энэ дэр нэлийн тодорхой гараад ирлээ гэж бодож байна. Хэрв та зөв группээ сонгож чадсан бол шүү дээ тийм ээ. За хүн хоорондын харьцааны уншлага энэ хүрээд өндөрлөө. За энэний дараа юу гарах вэ гэхээр одоо ажил мөнгө санхүү харна. За тэгэл ерөнхий нэрийг хүн хоорондын харьцаа, ажил мөнгө санхүү. За дараагийн хэсгээс ажил мөнгө санхүүг үзье. За энэ ингээ байж энэ ерөнхий нэрийг учраас тийм ээ. За нэгдүгээр группийн анар чулуу сонгосон гэдэг. Ажил мөнгө санхүү яг ямар байх вэ? 8 дугаар сарын ажил мөнгө санхүү. Чамд ерөөсөө ажил мөнгө санхүү үнэхээр сонирн биш байна. Хайр дурлалын амьдралтаа бүрэн автсан хүн байна. Ажил мөнгө санхүү үзэж хахад хайрын lover сөзөр гарч ирж байгаа байхгүй тий. Чи энэ хүнтэйгээ түрүүний үдсэн хүнтэйгээ яачвал баг тэр чинь чиний ажил юм шиг болчиход байна да. Яг хит амир тэгэж автаж болохгүй тий. Болохгүй шүү. Болохгүй хүзэр хэлээд байна шүү. Энэ тэгэл нийлжүүл миний бүх юм болчихно. Тэгэл баг ажил дээр өөр юм дээр төвлөрч чадахгүй нэг амар ингээд нэг мөрч хүчтэй юм хурдан урагшлуулах гээд хүсэж байгаа энерги байгаа байхгүй. Тэгэл хэрв чиний хүслээр болохгүй бол намайг тэхгүй байна, ингэхгүй байна. Надтай ирээдүй харахгүй байна, надтай цаашдаа яах вчгүй байна гэж бодож ин гэл ингээд өөрийгөөс амар ингээд төрөлдүүлэх гээд шүү 8 дугаар сар дээр тэгж болохгүй шүү за. Тэгж ер нь хин нэгэнд автаж болдгоо байгаа шүү ер нь бол тий. Бүх юм цаг хугацаатай байдаг учраас. За ер нь бол чи айгүй бадрангуу айгүй өөдрөг айгүй дайчин эмэгтэй байна шүү дээ. Ерөөсөө ингээд олонд бас нэлээд бас тийм өөрийн хийсэн ажилтай байр суурьтай бас тийм байна. За тэгэхээр тэр чин чухал биш ягаад гэвэл чи угаасаа тийм хүн байгаа учраас чамд хайрын амьдрал хамгийн чухал нь болчиход орж ирээд байгаа байхгүй. За тэгвэл мөнгө санхүү энэ ажил мөнгө санхүүн дээр нь ер нь хэлэх ярих юм байна уу гэж асууя да. Өөрийнх нь хувьд тийм чухал биш болчиход байна л да ажил мөнгө санхүүн тий. Ажил мөнгө санхүү. Ажил мөнгө санхүү. Дэлгэцэд орж гин үү? За, ажил мөнгө санхүүгийн тухайд болохоор яг яаж байна вэ гэхээр ингэж ш дэлгэцэнд орж байгаа юм байна шүү дээ, тий. Яадах. Ажил мөнгө санхүүгийн тухайд болохоор ерөөсөө тийм өөрөө ер нь нэлийн тийм тогтсон хийсэн ажилтай тийм бүр ерөөсөө ажил амьдралын тухайд бол тодорхой болсон байгаа даа л да. Амьдралын биш ажлын тухайд хийх юм тодорхой болсон. Өрсөлдөгчгүй баг. Тийм. Нэг хуучин өрсөлддөг барьдаг тиймэрхүү одоо нэг жоохон тий хүн байсан бол өөрөө тэн дээрээс бол ерөөсөө энэ гал цог ирч хүчийнхаа тий тууштай байсан энэ юмныхаа ачаар бол өөрөө бол нэгсэн тоо ялгараад гараад ирсэн хүн байгаад байна. Тийм. Ер нь их амжилттай хүн ажил дээр тийм мөнгө санхүүн дээр. Одоо энд хамгийн гол л одоо ерөөсөө одоо хүзэр дээр гарч байгааг л хэлэхээс яг ажил мөнгө санхүү ямар байх вэ гэхэл ерөөсөө чиний үндсэн өөрөө чинь одоо энерги давмгаалж ерөөсөө энэ зүрх сэтгэлийн энэ тийм шархлуулахгүй байх тий шархлуулахгүй байх юмд нөгөө нэг энэ шийдвэр гаргахгүй байгаад байгаа энэ байдал нь чамааг л ингээл бачимдуулаад нөгөө нэг энэ би бол чамааг ингэж харж шүү. Яг яаж ин гэхээр чи юм айгу өөрөө дайчин бадрангу хурдан шийддэг.
Ер нь эргэлзээд байгаад байдгүй, цаг хугацаа аваад байдгүй. Өстө нөгөө заавал за ёо гэд ингээд шийдчихдэг юм байна. Өөрөө чи энерги тийм байхгүй. Гэтэл нөгөө хамтрагч бус хүмүүсүүд чинь чам шиг байж чадахгүй шүү дээ. Хүн болгон чам шиг юм гоё ярьж өгч бадарсан энерги байхгүй байхгүй юу? Амар бодож шийдвэр гаргадаг, айхтар цаг хугацаа авдаг. За энэ болгон дээр нь чи болохоор нэг болохоор тэгэл хурдхан шиг шийдчихгүй яг яах нь тодорхойгүй өстө нөгөө хөвч шуулчиргаач биш гэдэг шиг ингээд хүнийг ингээд өстө ядраа туйлдуулаад ингээд юу болоод ах ингээд байгаад байна. Тэгэхээр чамд нөгөө нэг баг нөгөө нэг ажил хийх гээл нөгөө нэг өстө би за тэгж чиг халаад өгнө өстө ингэж чиг өстө хийгээд өгнө ингэж ч өстө яана маань гэсэн ийм нөгөө хүсэл байхгүй байгаа гэдэг байна. Чи тэр тэдрэнгүү хүсэх юм бол чамд нэг өстө энэ хайрын амьдралаар чи цэнэглэгдэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Нөгөө хүсэж байгаа хүнээ гартаа оруулж хайрын амьдралаар цэнэглэгдэх хэрэгтэй. А гэтэл чамд тэр л ирэхгүй байгаа болохоор бос нь сонирн биш болчиход байна яг үнэндээ. Бусдын чи тэр тэдрэнгүү хийж чадна. Тэр тэдрэнгүү тэр нь сонирн биш. Мөнгө олох гэж ажил төрөл тэр бус юм тэр тэдрэнгүү чиний гарт байгаад байгаа юмнууд байгаа даа. За тэгээд энэ нэг ийм шийдвэр гаргаж өгөхгүй байгаад байгаа түрүүний нөгөө хүн хоорондын харьцаан дээр орж ирсэн. Тэр энерги чамааг яг нэг ингээд нэг юу гэдэг юм одоо нөгөө нэг гинжлээд гадслаад ингээд нөгөө нэг хаашаач явж болохгүй ингээд нэг уйждаг штэ одоо нэг тий яг тэгцэн. Тийм болохоор бусд юм чамд ингэж орж ирэхгүй байх уу үнэхээр тий одоо тэг гарч ирж байгаа юмд ийм л байна. Хайр хамгийн чухал нь болчиход байна. Ирээдүйд цаашдаа хамтдаа харах тэр хань ижил болох гэж бодож байгаа юм уу яг яаж байгаа найз залуу болох гэж бодож байгаа юм уу найз бүсгүй болох гэж бодож байгаа юм уу тэр хүн бүрэн дүүрэн чамайг эзэмчихэд байна ерөөсөө. За 8 дугаар сар чинь тэр чигээрээ нэг юм байх нь дээ хонгорууд минь. Тэглээгээ чиний хүслээр болохгүй юм шүү яг үнэндээ тий. Тэгэхээр одоо тий ядаж ажиллаа хийгээд бадрангуй байж байгаад энэ цаг хугацааны ирэхээр тэр хүний асуудлыг шийдэгдэж орж ирэх гээд ах шиг байна шүү дээ. За ингээд 1-р группийнхан маань ойлгомжтой тий. Ийм үншлэг болж байна. Ажил мөнгө санхүүдээр юм гаргаж хэлээч гэсэн болохгүй байна гэсэн үг. Ядаж хайр дурлалыг бэлэгдээд хайр сэтгэлийг дуудаад энэ ягаан болор чулууг зүү таминэ. Эмэгтэй хүнд хайр дурлалыг бэлэгдэх чулуу зүү, мөнстон зүү. Хайрын чулуунууд зүү заяа. Тэг оройлаа үз. Одоо та эдтэй хайр ингэж хайрын чухал болсон хүмүүст одоо тэгжил хэлэхээс миний нэг тус болж чадах юм дээр л байна гэдэг шиг. Ядаж чулуугаар энерги дуудцаа нөгөөдгөө. Тэгэхгүй л хүслэр чинь болохгүй хамаг юм чи гацаагаад байна шүү дээ яг наа чинь. За ингээд уншлага маань 1-р группийн уншлага энэ хүрээд өндөрлөе. Уншлагыг сонсож хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За 2-р группийн уншлага эхлэе. За 2-р группийн уншлага за энэ чулуу. Тийм ээ. Ягаан кварц, роз кварц гэдэг чулуу шүү дээ тий. Сарнаа ягаан болор монголоор. За сарнаа ягаан болор чулууны бэлэгдэл. За би өөрөө нэг өөрийнхөө юу гээд учраас ингээд зүүж агаад сайхан аль чулуу вүлээ гэх юм байхгүй ингээд ярина гэсэн үг. За нэмэлтээр Будда Wisdom гэдэг энэ картаасаа та эдийнхэн 8 дугаар сард зориулсан за бурхтаас одоо яг ямар энерги юу хэлүүлэх нь вэ гэдэг ингээд нэг карт сугуулж үзлээ. Гэтэл манай Монгол орныг даасан очирваан бурхан одоо сонгогдож гарч ирж байна. За очирваан бурхан бол яг юу илэрхийлдэг вэ гэдэг. Дараа нь роз кварц ч болоо юу илэрхийлдэг вэ гэдэг дээр та эхлээд одоо жоохон тайлбарлаж өгье. Тий. Очирваан бурхан бол ер нь хар энерги, муу сөрөг нөлөөнөөс хамгаалдаг бурхан. За ажил амьдралын гацсан байдлыг тий нэг юм хөдөлж өгөхгүй, урагшилж өгөхгүй байдлыг ингээд нэг гацаанаас гаргадаг. Тэгэд айдсыг арилгадаг, айдсыг даван туулах эрч хүч, зориг хүчийг өгдөг. Ер нь хүчний бурхан баггүй юу?
Тэгээ аливаа юмд нэг шииргнээд шийдвэр гаргаж чадахгүй ингээд нэг хүний нэг өөрийгөө барьсан нэг ингээд нэг орооцолцсон энерги байдаг баг. Тэрийг тасалдаг бурхан байхгүй. Очирван бурхан. За тэгээ манай монголчууд бол Монгол орныг даасан бурхан гэж ярьдаг тий. За ахны отгон дангэр хайрхны дээр одоо заларч идэг бурхан гэж үздэг шүү дээ ер нь. Тийм учраас төрийн тахилгатай тэнд үзэж идэг гэж ярьдаг шүү дээ. За sorry юу ороод ирлээ. За тэгээд бурхан маань болохоор яг ийм утга учир бэлэгдэлтэй бурхан байх нэ. Ер нь аюу бас оюун санааг ингээд одоо юу гэдгийг хүнийг ухааруулах, оюун санааг ийм цэлмэг болгох, дотоодын хүч, эр зоригийг бас их тийм нэмэгдүүлж өгдөг. Тэгээ одоо жишээ нь бурхныг яг яадаг гэхээр тарныг уншин шүү дээ. Тарныг уншин, бурханд итгэндээ даатхан залбирна. Одоо манай залуучууд бол яг ингээд нэг яг бурхантай яаж харьцгаа мэддэггүй. Энд чинь яг энерги дээрээс нь үнэхээр хүч чадал байдаг. Гэдэгт ингээд айгүй сайхан тийм итгэл үнэмшилтэй байвал ер нь аврагдал байхгүй юу? Тийм. За тэгээд маш их хүчтэй хамгаалтын бурхан саад бэрхшээлийг их арилгаж өгдөг бурхан байхгүй юу? Ажил үйлс чинь будахгүй байл одоо тэгэл тарныг уншаал даатгал залбирэн штэ манайхан тий. За тийм болохоор энэ яг хүзрийн картаар яг нөгөө юугаар ярих юм бол бүр magician буюу хамгийн нэг номерын тарот хүзрээр ярих юм бол magician буюу нэг номерын хамгийн хүчтэй бурхнаар гарч иж байгаа байхгүй энэ дэр. Тэр маш их хүчтэй бурхтын одоо хамгаалт сахиусын бас тий бэн штэ манайхан гэж хэлмээр байгаа даа тий. За одоо тэгэхээр ерөнхий энерги дээр энэ сайхан бурхны ивэл бол та хэдэд байна гэсэн үг. Тий Rose Quartz гэдэг одоо тайлбарлах юм ихтэй гэдэг. Одоо энэ чулууга бүгжээ тайлбарлая тий. Энэ бол хайрыг бэлэгддэг. Маш гоё. Эмэгтэй хүн хайр сэтгэлийг бэлэгдэж хайрыг өөртөө дуудахыг эмэгтэйлэг энергиэрээ хүнд хайрлагдахыг хүсэх юм бол ерөөсөө энэ чулуу байхгүй. Өшөө ганцхан энэ биш л дээ. Энэ хамгийн хүчтэй нь гэсэн. Усан ягаан болорчлоо. Энэ их янз янзын дүрээр байдаг л та. Байгалийн натурал байх тусмаа ингэж айхтар гялалцахгүй. Энд ч одоо нэг лабораторийн ягаан болор гэж байна шүү дээ. Энэ тийм ийм гоё гялалгуурууд нь бол тийм байдаг лаборатори байх. За байгалийн ягаан болор энэгээр бас байгаа л та. Би өнөөдөр орой нэг лайвд бэлдээд чулуунуудаараа бас хүмүүст ингээд хамгаалтаар одоо юу н одоо энерги цэвэрлэхээр ингээд бүх юмд хэрэгтэй байгаасаа гэж үздэг үүднээсээ тийм чулууны тухай хүмүүст айгүй гоё тэр тусмаа баг залуу улсуудад маш гоё ойлголт өгье гэж би бодоод байгаа юм. Бас нэг ахмад настай, бас нэг амьдралын туршлагатай, бас тэгээд нэг энэ чулууны энергийг өөртөө цэвэрлээд, хэрэглээд, ашиглаад явж байгаа хүнийхээ хувьд бас энэ баг залуу улсуудад ойлголт өгье гэж бодоод байгаа хгүй. Жишээ нь энэ арай жижигэрүүлсэн хэлбэр нь өнөөдөр өрөө лайваар гарна. Энэ сайхан том нь байна. Тийм. Тэгээ бүр байгалийнхаар өнөөдөр энд байхгүй байна, тийм ээ. Гэх жишээгээр энэний тухай өөртөд чи ингээ яриад өгөө тийм гэр бүл тийм гэр бүл хосын харилцааг маш их дэмждэг чулуу. Эвтэй байхад тийм. Тусалдаг чулуу. Хайрыг өөртөө татдаг чулуу. Эзэндээ хайрыг татж өгч байгаа байхгүй юу? Тэгээд ганцаардал гүнгийг одоо ингээд арилгаж үргэж өгөхөд тусалдаг чулуу. За та орд ирнийхээ хажууд ягаан болор одоо 50 дэрлээ дунтдаг болвол жишээ нь энэ нам гүм тайван сайхан унтахад бас дэрнийхээ хажууд ч хүмүүс ингээд тавьж унтдаг байхгүй юу? За гэх жишээгээр манайхан бол тий энэ бол ер нь зүрхэн чакра буюу тий heart чакраг одоо ингээд эдгээж, сэргээж, ангааж, хайрыг бэлэгдээд дуудаж яддаг чулуу гэсэн үг шүү. За хайр хүсчихвэл энэ шүү. За ингээд үндсэн уншлаганд оръё. Та хэдийнхээ тайлбарласан чулууг тайлбарлаж өглөө. Монгол хүнийх нь хувьд бурхтын ямар ивэл байна гэдгийг харж хэлж өглөө. Тий одоо бас нэг олон бичлэгүүд хийж чадахгүй байгаа учраас сайхан өгөөжтэй юутай байгаасаа л гэж хийгээд байгаа шүү дээ. За манай 2 дугаар группийнхний бас нэг мэдлэг нэмдэг хүнд тийм ээ.
8 дугаар сарын бас Angels картуудаас ерөнхий энерги дээр карт аваадах яа. Rose quartz усан яган болор очирван бурхтын сонгож байгаа 2 дугаар группийн зориулсан мессеж өгөөч гэд. Вау, роялтгүй хайрын энерги дурдамгаалж романс гэж шүү 8 дурсан. Romance perfect timing. За. No. You know him. You know him, be. The situation will improve гэж. Одоогийн нөхцөл байдал илүү сайжирна гинэ. Энэ хайр сэтгэлийн амьдрал дээр бас манайханд ер нь 8 дугаар сар чинь нөгөө хавар болохоор хайр ирлээ гэдэг шиг энэ зүүн энэ намар чинь одоо ер нь нэлийн хайрын амьдралд нэлийн зөнхлөх хүчтэй энергиуд. За тэгээ миний үзэгчд ба ер нь тэгээд бас тийм баг залуу улсууд дээрээс нь тэгээ ер нь хүний нас хамаагүй дээ хайрт бол тийм. Хүн нөгөө нэг 60 талтаач хүнийг хайрлаж болно шүү дээ. Ер нь тэр бол хамаагүй гэх. Тэгэхээр одоогийн нөхцөл байдал 8 дугаар сард илүү сайжирна гэдэг. Зөв цаг нь ирэхээр хайрын амьдрал чинь илүү сайжирна. Сайжруулахын тулд сая эхлээд би нэг жижигхэн зөвлөгөөнүүд өгсөн тийм. Ядж байгаа болор зүгөдөг. За тэгвэл юу яа? Голчлон 8 дугаар сард үйл явдлын хувьд бол яг ямар үйл явдал орж ирэх нь вэ? Юу? За гарден аргагүй 100 цагийг илэрхийлж байна да тийм ээ аюу гоё. Яста зуслан 100 цаг ямар гоё дэлгэр цэцэг навч дэлгэрсэн сайхан бүр нэг яста л өөрийн цонхон дотроос нь харж байгаа юм шиг мэдрэмжийг авчи. За гоё үзэсгэлэнтэй бүсгүй гарч ирлээ. За. Эрдэм мэдлэг. За энэ аргагүй 8 дугаар сар нөгөө хүн болгон ямар чиглэлээр сурах уу, яах уу, ийх үү. Дээрээс нь хайр сэтгэлийн амьдрал бүр ерөөсөө завгүй нэг арханган араа дээр тэгсэн байсан. Аз жаргалтай 7 дугаар сар гээд бүтэн сарын турш нэг юу явдаг. Тийм ээ. Тэрэн шиг 8 дугаар сар чинь тэр чигээр л одоо ерөөсөө яг ирээдүйн замаа тодорхойлох, зөв чигээ олж барьж авах, өөрийн хувь заяаны сонголт одоо нэг өөртөө ирж байгаа ямиг одоо эрдэм мэдлэг боловсрал ажил яг энэ чиглэлийг давмгайлсан хүчтэй энергиуд орж ирж байна. Өөр эмэгтэй хүмүүс өөрийнхөө гоё гоо сайханд анхаарах, хүсэл мөрөөдлөө биелүүлэх тал дээр юу сурах уу? 8 дугаар сард яг шийдэх гээд байгаа байхгүй. Энэ нь миний амьдрал тавилан, хувь заяа эндээсээ цаашаа амьдралд минь яг яаж нэмэр тус болох вэ? Аль нь дээр вэ гэдэг сонголтууд. Тэр нь суралцахтай холбоотой, ажиллахтай холбоотой. Тэ. Эрдэм мэдлэг зузаатгах тий. Энтэй холбоотой өөрийгөө гоё гоо сайхан байлгах талтай холбоотой, хүсэл мөрөөдлөө биелүүлэх холбоотой юмны үе таалга нэгдэж байгааг 8 дугаар сараас. Энэ нөр яалчгүй бас илэрхийлж л 8 сарын 20-оос хоошо үе таалга нэгдэж 26-наас цэгцэрж ирээд бүр нэг ном дээр, сандал дээр, ширээн дээрээс гараа сууж байгаа хүмүүсийг илэрхийлээд байгаа байхгүй. Наан нь яах нь вөхөр яг хүсэл мөрөөдлийнхөө төлөө бас өөрийгөө гоё гоо сайхан болгохын төлөө нэг тийм гоё анхаарал тавиад байгаа хүмүүс. Бүр аргагүй л 8 дугаар сарын 20-оос хойш энерги байгаа. Яг 9 тоон дээр ирэхэд 9 дугаар сар болоход шийдтсэн ингээл ой энд л нэг юугаа зоон гэдэг ингээ шийдтсэн байгаа.
нэг гацаа зооно гэдэг шиг. Энд л энэ одоо бүх юм шийдсэн бүр ингээд бат болцсон байж. Наан нь өөрийгөө нэгдүгээр гоё гоо сайхан бэлдэг. Хоёр юмнууд ингэж орж ирж байна. Аргагүй 8 дугаар сарын энерги байна гайхалтай. За ерөнхий энерги 8 дугаар сар ийм байх нэ манайхан. Тийм. 8 дугаар сар өөрөө хайрын амьдрал чинь сайжирнаа гэдэг байгаа байхгүй. Зөв цагтаа хайрын амьдрал чинь сайжирна гэж хэлж шүү. За. Хайр сэтгэлийн тал дээр болохоор. Зөвхлөх энерги энд орж ирж байна. Ажил, хөдөлмөр, сургууль, соёл, эрдэм, мэдлэгтэй холбоотой. За одоо тэгвэл хүн хоорондын харьцааны дээр үзэх юм. За 8 дугаар сарын хүн хоорондын харьцаа юу ямар байх нэ? Энэ дээр гарч ирж байгаа үзрүүдийг л одоо дэлгэрэнгүй үзэх гээд байна гэсэн үг шүү дээ. Зөв цаг нь ирэхээр сайжирна гэдгийг ингэж ээж үзэх юм байна. Одоо цаг нь бишээ гэдгийг дарч гэдэг. Одоо цаг нь биш гэдгийг ойлголоо. За хүн хоорондын харьцаа 8 дугаар сарыг ямар байх вэ? Манайхын романс жоохон хайр сэтгэлийн харьцаа бас хоорондын харьцаа. За тийм энэ одоо чаны бодож байгаа энэ хайр сэтгэлийн тал дээр нэг жоохон хүлээлт үүсээд байгаа юм шиг тодорхойгүй байгаад байгаа байж болно энэ хүн. Энэ хүн яг одоо бол үйл хөдлөл хийхээргүй 8 дугаар сард жоохон зогсонг хүлээзнээд харцсан байдалтай байгаад байна шүү. Тий. Энэ хүн чаны бодож байгаа энэ хүн чи яг өөрийнх нь тэр байр суурьтай холбоотой. Ажил байд юм уу, байр суурь байд юм уу? Энэ өөрөө айгу тийм өндөр байр суурьтай юм байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг чиний хувьд өндөр байр суурьтай. Чи оюутан байлихад багш байд юм уу? Чи одоо нэг ингээд ажилчин байлихад дарга байд юм уу? Тэгээ энэ хүн бол 8 дугаар сард хөдлөхгүй. Тийм хөдлөхгүй нэг онцгийн хөдөлгөөн хийхгүй байгаагаас нь болоод тийм энэ зөв цаг биш шүү. Энэ романс бол зөв цагтаа эхлэн шүү гэдгийг хэлээд байгаа байхгүй юу? Энэ хүн нэгсэндээ шийдэг байгаад байна гэсэн үг. 8 дугаар сар шийдвэрээ бол гаргана. Тэгтээ тий энд яг энд өгж авалцж байгаа энэ нэг энерги бол орж ирэх болоогүй байгаа гэж хэлж байна бас. Хэрв чиний сэтгэл бодол санаанд за тэр бүтээрийн харьцаа тодорхойгүй байгаад эндээсээ яах юм болоо гэж бодож байгаа бол энэ хүн бол зөв цагийг хүлээж байгаа шүү. Яг одоохондоо бол өөрийнх нь байр суурь нь илүү чухал байгаа шүү гэж хэлмээр байна. Яг одоо эргэлзээд байгаа шалтгаан нь яг өөрийг чинь өөртөө тохирох хүн мөн үү биш үү гэдэг дээр эргэлзсэн байгаа шүү. Тийм учраас цаг авч байна. Энэ хүний эргэлзээ тэгээд арилна л да, арилахаар байна. Ягаад гэвэл энэ яг л нөгөө бурхны цаг гэдэг шиг бүх юм нөгөө цагтай гэдэг шиг цаг нь болоогүй байгааг илэрхийлж байна. За тийм болохоор энэ дээр нөгөө урагшлуулах гад яарад ийм тийм байх бол шаардлагагүй юм байна л гэж хэлэхээр юм байна. Энэ тэртээ дэрнгүү өөртөө ч харьцаа холбоотой болох хүн. Тийм болох хүн, бүр lovers болох хүн. Бүр хоёр биендээ хайртай, дуртай бүр юм болох хүн. Одоо бол тийм тодорхойгүй байгаа чиний хувьд. Тэр хүний хувьд ч тодорхойгүй байгаа. Тэр хүн шийдээгүй байгаа гэсэн үг. Тийм болохоор яг зөв цаг нь ирэхээр цаг хугацааны ирэхээр зөв цагтаа та хоёр яг энэ романс үсгээд жинхэнэ хайр дурлалт хосууд болох хүн байна шүү. Энийг нөгөө яарад урагшлуулах боломжгүй тэгэл ерөөсөө л болох цагтаа болно гэдгийг хэлээд байна шүү. За ингээд хайр дурлал хүн хоорондын харьцаан дээр бол та хэдийн маань голчлон энерги бол ингэж орж ирж байна. Энэ дээр бол одоо нэг ойлгомжгүй асуудал бол алга. Тийм.
Хэрв та хэдэд мөн ойлгомжгүй байвал тэгээ сайхан хувийн уншлага авч зөвхөн өөртөө уншлах хийх нь зөв байдаг шүү те. Шал тодорхой болно те. Нийтийн уншлагаас яг өөрөө мэдрэмж сайтай бол олж сонсож болно. Гэхдээ 100% бас өөрт чинь зориулсан биш ээ. Олон хүнд зориулсан гэдэг бас нэг юм байгаа шүү дээ. За ингээд дараагийн ажил мөнгө санхүүгийн тал дээр ямар байх нь вэ гэдэг дээр үзэх тийм ээ. Тэгээ ажил мөнгө санхүү. За 2 дугаар группийн маань ажил мөнгө санхүүгийн 8 дугаар сарын энерги ямар баг. Тэд нар яг тийм юун дээр голчтон энерги давмгаалж орж ирж ямар байх вэ ажил мөнгө санхүү. Мөнгө санхүү. За 8 дугаар сард нэг сонголт хийж чадахгүй сургууль байд юм ажил байд юм. Энэ дээр сонголт хийж чадахгүй байгаагаасаа болж өөрийгөө нэлээд зовоохны хонгоруулах. Шийдэмгий биш. Ягаад гэвэл олон сонголтын дотор төөрөөд байна. Аль нь яг юу вэ? Аль нь яг надад зохилтой вэ? Алийг би цаашдаа яах вэ? Алинд нь би дуртай байх вэ? Тэгээ алийг нь удаан үргэлжлүүлж хийж чадах вэ? Аль нь эцэстээ нэг миний яг амьдралд бүнхээр ингээд нэг үр дүнтэй зөв сонголт болох вэ гэдэг дээр сонголтын дээр аягүй их ажлын сургууль соёлын сонголтын дээр маш их эргэлзэж шүү. Өөрийгөө бүр зовоох хэмжээний нойроо өрөхгүй хэмжээнд эргэлзэж байна. Уул нь магадгүй одоо ажилдаг, одоо сурдаг, одоо байдаг газартайгаа бүр нөгөө дасан зогцсон, дасал болцсон найз нөхөд хамтран ажиллагчтайгаа айгүй тийм эвтэй түнжинтэй, найрамдалтай гоё байдаг байх. Гэтэл энэ хэдээсээ салж явж нэг өөр сонголтыг шаардлага байгаад байгаа юм шиг байна. Тэрэн дээр асар гэлзээ би өөр газар очиод дасах болов тий. Найз нөхөдтэй болж чадах болов эсвэл өөр байгууллагт ороод яг одоогийн байгаа шиг байж чадах болов яг одоогийн байгаа шиг байж чадахгүй ингээд бүр нэг юм хөдөлгөөнгүй юм сонирн байдалд орчих байх гэл ингээд өстө өөрийгөө жинхэнэ утгаар нь зовоож ин да манайхаа 8 дугаар сард бол за тэгээд яах нь цааш та ажил мөнгө санхүүг дээр өөр эцэст нь эргэлзсэний эцэст энэ хэд маань ямар шийдвэр гаргах гээд байна. Ямар шийдвэр гаргаж юу хийх гээд байна. Тэгээд их эргэлзсэн болохоор энэ эргэлзээ амар их юм хаагаад их эргэлзсэний эцэст ерөөсөө нэг юм ихлүүлж чадахгүй хүлээхийг сонгох гэдэг шүү дээ. Өөрөө шийдвэр гаргаж өөрөө одоо нэг ингэж эргэлзсэн шийдвэр гаргаж чадахгүй л дээ. Гаргасан ч аяг бол буруу гаргах байлгүй. Тэгэхээр энэ дээр яг яаж ийн гэхээр зүгээр л нэг тийм ихлүүлэхгүй хуучиндаа үлдэхийг сонгож байгаа юм уу? Эсвэл зүгээр нэг хүлээхийг илүүд үзэж байна. Уул нь л хөзөр хэлж байгаагаар яг чи тэр сонголтууд дотроос хамгийн одоо юу гэх юм яг дуртай юм чинь яг юу вэ? Бүр зүрх сэтгэлээсээ хийхийг хүсэж байгаа цалин хүс одоо сургууль соёлын хүрээлэл хамаагүй одоо цалин хүс ажил төрөл юу гэдгийг тэрийг нь тоохгүйгээр одоо магадгүй те алс нь энэ нь ирээдүйдээ учраас ийм мэрэгжил ирээдүйдээ учраас гэд дургуй мэрэгчлээ сонгож сурах гэж байгаа ч байдаг юм уу тий. Эсвэл энэ ажлын цалин нь өндөр учраас өөрийнхөө огт нөгөө хэцүү мэдэхгүй салбар руу орж ажиллах гэж байгаа ч юм уу. Нэг ийм юмнууд гаргаж ирээд байгаа байхгүй. Гэтэл хөзрийн хэлж байгаа зөвлөгөө юу вэ гэхээр чи хамгийн сайн хийж чаддаг, хамгийн өөрийнхөө дуртай ямыг нь хий гэж. Тэгэхгүй бол чи яг нэг өөрийгөө энд алдах гээд байгаа байхгүй юу? Өөрийгөө нэг хүчилсэн
чадахгүй мэдэхгүй юмныхаа төлөө өөрийгөө айгүй хүчилсэн, дуртай биш дургүй юмныхаа төлөө өөрийгөө хүчилсэн энэ байдал чинь чамайг яг ингээд бүр айгүй хэцүү болгон шүү гэж үзэр сануулах гэдэг байгаа байхгүй юу. А тийм болохоор чамайг шин юм эхлэн гэхээсээ илүү бараг нэг хуучиндаа үлдэх зөв юм шиг юм ярих гэдэг байгаа байхгүй юу. Эсвэл энд одоо ёстой нөгөө зөв цагийг хүлээ гэсэн. Эсвэл юм байхгүй. Зөв цагийг хүлээх нь одоо шийдвэр гаргах цаг нь бас биш байж болно гэж. Зөв цагийг хүлээх нь чухал байж байгаа. Яг л энэ дэр жажмент өдөр гарч ирж байгаа. Энэ зөв цагийг илэрхийлдэг. Цаанаасаа дуудагдж байгааг илэрхийлдэг байхгүй. За тэгэхээр энэ ирээдүйг үргэлжлүүлээд тийм энийг жоо хараад яг юу гэх вэ? Магадгүй чамайг ингэж хэлэх гээд байгаа шүү. 8 дугаар сар жоохон зүгээр ингэж нэг тархиа зүрхээ өөрийгөө зовоогоод байлгүй зүгээр л бүхнийг мартаад хэсэг аялалд гараад явах. Аялалд гараад тархи зүрхээ амраасны дараа чи зөв шийдвэрээ гаргаж чадна гэж хэлэх гээд байгаа юм шиг байна. Одоо яарж юмыг эхлүүлэх гэж шийдэх гэж өөрийгөө ингэх зовоох хэрэггүй. Нэг ингээ аяллаар агаар салхинд гараад аяллаар яваад ингээ нэг бүхнийгээ мартаад нэг эхлээд өөрийнхөө энэ сэтгэл зүй сэтгэл санааны сонголтын эрүүл мэндийг нэг хүн нэг өөрөө нэг уужраа сайхан байглаас ирж хүч энерги зэнийг аваад сайхан болдог штэ. А тэрнийхээ дараа сонголт хий гэж хэлэх гээд байна штэ. Тэгжээж энэ чиний одоо энэ хүнд хэцүү байгаа байдал нөхцөл дуусна. Тийм чи юмыг нэг ингээд тарих зүрхэн сэргээд амралт авцсан хүн чинь нэг юмыг нэг ууж ууханаар бодоод өмнө нь олж харж чадахгүй байсан юм олж харж чадахыг хэлээд байгаа байхгүй юу? Ойлгосон уу? Тэгэхгүй бол яг одоогийн чиний энэ байдал шийдвэр гаргасан ч буруу шийдвэр гаргана ингэж өөрийгөө хүчилж ингэж өөрийгөө зовох хэрэггүй. Яг тэгжээч чи ирээдүйд хамгийн зөв сонгосон сонголтоо сонгож чадна. Ерөөсөө окей ойлгомжтой. Энд дээр ерөөсөө амар яв агаар салхинд гар өөрийгөө чөлөөл. Тэрний дараа нөстөө нүдний чинь боолтыгээд аваа хийцэн юм шиг сайхан болно. Чи яг зөв сонголтоо сонгох чинь бүр үнэхээр ингээд эргэлзээгүй болно. Ойлгосон уу манайхаа? Зөв сонголтоо сонгохын тулд эхлээд амар яваарай. Агаар салхинд гараараа ирч хүчээ сэргээгээрээ энерги цэвэрлээрээ. За хөлрүүд ингэж хэлж шүү. Чиний энэ чинь юуроос айцыг даван туулдаг бурхан байхгүй юу? Хүчтэй зоригтой зөв шийдвэр гаргахад тусалдаг бурхан гарч ирсэн нь учиртай л юм байна. Магадгүй хотхон тэнгэр хайрханд очиод залбирал энэ бурхан гарч ирсэн учраас. Хайрханд очиод энэ очирван сахиусанд залбиртээ. Тэгээд нөгөө буруу алдаатай шийдвэр гаргах нэг хэцүү энэ нөхцөл байдлаас тийм өстө нөгөө арилгаж салж үз тамина гэж хэлмээр байгаа байхгүй юу? Яг үнэндээ. За хэрэг очих боломжгүй хүмүүс нь ерөөсөө бурханд хол ойрын зай байхгүй штэ. Чи итгэж зүсгэлж залбирч чадах юм бол болно. Тэгээ ханааж болно. Дэлхийн аль өнцөг болонгаас ч болно ерөөсөө. Сүү цагаа идэ будаага өргөөл одоо тэгээ залбир тий. Ерөөс Монгол орныг даасан бурхан гэдэг чинь та чинь Монгол хүн шүү дээ тийм ээ. За юм байна. За ингээ манай 20 дугаар группийнхний уншлагыг өндөрлөе. Хийт их айхтар тийм бас нууршихгүй. Ерөнхийдөө гол санаануудыг хэлцэн. Хамгийн чухал юмнуудыг хэлсэн гэж үзэж байна. За тэгээд амжилт хүсье. За хэрэг миний орой нэг цөөхөн би үүнээс хойш Дэги Тарот гэдэг нөгөө фэйсбુક дээр угаасаа би мессенжер дээр пэйж хуудсан дээр уншлага хийдэггүй учраас тэр олон дагагчдаас хувга ашиглахыг хүсэж байгаа. За тийм болохоор тэрийг одоо энэ гоё эрдний чулуунууд хүнд энерги цэнийг өгдөг гоёонуудын талаар одоо юу хийнэ гэсэн үг шүү. За лайв хийнэ. Тийм тэгэхээр лайв сонирхож үзээрэй манайхаа. Өөртөө хэрэгтэй юмыг олоод авбал бас их зүгээр хаа гэж бодсон үднээс хэллээ шүү. За ёо. За одоо манай 3 дугаар группийнхний 8 дугаар сарын
ерөнхий энерги ер нь ямархуу байх нь вэ гэдэг дээр. Angels Oracle message картуудаас нэг мессеж аваад за тэгээд та хэдийнхаа сонгосон чулууны бэлгэдлээ. Энийгээ зүүцсэн тий. Энийгээрээ одоо та хэд тий Amethyst буюу тий нийлягаан болор чулуу сонгосон байна. За тэгээд энэ 8 мотортой бурхныг бас сонгосон байна. За тэгээд 8 дугаар сарын ерөнхий байж байгаа хэтрихээ олноор нь 8 дугаар сарын ерөнхий дээр энерги нь ямар байх нь вэ? За манайхны эрүүл мэндийн байдал сайжирнаа гэж шүү санаа зовж байгаа юм байгаа бол эрүүл мэнд дээр хэрэг санаа зовж байгаа юм байгаа бол сайжирнаа. Ер нь юм нэг шинжлэгдэж байгаа, энерги шинжлэгдэж байгааг хэлж шүү за. Энерги шинжлэгдэж чинь ер нь энерги шинжлэгдэхэд те эрүүл мэнд сайжрах, ерөнхий энерги сайжрахад эд баялагын үүд хаалгач гэсэн давхар нээгдэж идэг. Эд баялаг, эрдэм мэдлэг ер нь нөгөө хаагдсан энерги нээгдэхэд одоо нөгөө та эдийн маань цаг нэрж гинэ гэдэг шиг те одоо нэг ээлж нэрж гинэ гэдэг шиг нэг иймэрхүү мэдрэмж орж ирж шүү за. Тийм нөгөө юм бүхэн ээлжтэй дараатай байдаг гэдэг чинь л одоо энийг хэлээд байна. Манайхан 9 дугаар сар 8 дугаар сараас тийм ер нь энергийн шинжилэлтэнд ороод өөрчлөлтөнд ороод айгүй гоё өөрчлөлтүүд орж ирэх нь. Эрүүл мэндийн тал дээр ч тэр эд баялагын тал дээр ч тэр шүү за. За одоо болохоор нийлягаан болор чулууныхаа талаар та хэдтэй. Энэ чулууг сонгосон нь учиртай л ах. Энэ бол бас нэ дотоод зүүн совин итгэл үнэмшил бүхнийг биелэгддэг чулуу байгаа. За энэ орд болохоор энэ чулуу болохоор яг ямар ордуудыг эвэж яадаг вэ гэхээр хумхын орд, загасын орд, тэ? Номын орд, материйн ордныханд илүү ээлтэй чулуунууд байгаа шүү за. Одоо чулууны 6-аар яривал. За гэхдээ бусд ордынхан зүүж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. За энэ чулууг зүүснээр ямар хүрдийг тэтгэжээдэг вэ гэхээр титэм хүрд, оройн хүрдийг тэтгэжээдэг гэсэн crown chakra-г. Мөн 3 дахь бэлгийн мэлмийн хүрдийг зүүд. Жишээ нь одоо над шиг би энийг өдөр тутамдаа зүүдэг байхгүй. Энэ яг яаж ийн зүүдэг болоод байгаа. Чулууны энерги бас өөрөө нөгөө олон хүний уншлага уншдаг учраас хүнд яг нөгөө эрч хүч энерги дутагддаг л да. Тэр үед яадаг вөхөр чулуугаар энерги нөхдөг гэсэн. Энэ дотоод зүүн совинг минь сайжруулахад нөлөөлдөг гэсэн үг. Тийм учраас энэ би яг өөрийнхөө өдөр тутамдаа зүүдэг чулууга өнөөдрийн сонголтонд ашигласан тэрийг мань та хэд маань сонгосон байна гэсэн үг шүү за. За их утга учир билэгдэлтэй. За энэ утасны маань цэнийг одоо бас их багасчихжээ. Жохон чиний орох шүү уучлаарай. За одоохон уцаа цэниглээ залгаадах юм. Нэг харсан нэлийн багассан юм байна цэнийг. За. За ер нь тэгэхээр бэлгийн мэлмийн хүрд оройн хүрдийг тэтгэжээдэг чулуу гэсэн үг шүү за. Тийм. За тэгэхээр дотоодын зүүн совин оюун санааны өсөлтийг мэрэгэн ухааныг за энэ чулуутай бол тайл одоо тийм холбогдуулж ойлгож болно. Тийм. За мөн бэлэгдлийнхаа утгаар хэрэг бусд ордынхан өөрөөр зүүвэл яаж нөлөөлөх вэ гэвэл хүнд тайван амьдралыг одоо нэг оюун санаа тунгалаг энэ гоё хэрэггүй болохыг нэгсэнд ухаалаг болохыг гэсэн үг шүү за. За тэгээд хайр халамжийг мөн чулуунууд болгон баг хамгаалт эзний хамгаалж идэг шүү за. За ийм утга учиртай чулууг та хэд мэн сонгож ээ. Жишээ нь одоо сая надаас тарот хөзрүүд өмнөх бичлэгээр оруулсан тарот хөзрүүдийг та хэд мэн хөдөлж авлаа шүү дээ. Тэгээ дотоод зүүн совингаа сайжруулъя гэвэл ядаж л Amethyst чулуу зүү заяа. Дээрээс нь тэр ордод тохирж ивэл бүр илүү зүү гэж хэлмээр байна. Сүнслэг хөгжлийг бэлэгддэг байгаа даахгүй гол нь сүнслэг хөгжлийг. За тэгээ мөн энэ одоо юуны талаар яриа. 8 гартаа бурхны талаар. Энэ 8 моторт Guan Yin гэдэг бурхан байгаа байхгүй юу? 8 моторт Guan Yin бод. Инрэл нэгүслийн бурхан. Энэ бурхан өөрөө
Энэ хүний өөр хэлэн омгийг инэрн нэгүсэх сэтгэлд уруулдаг бурхан. Тэгэхээр маш гоё утга учиртай бэлэгдэлтэй бурхан байгаа дагааз. Тэгэхээр өөр бухимдлыг даван туулах жоохон нэг тийм шалтгаангүй уурч нь хүрээд байгаа юм болвол одоо энэ бурханд залбирч болох нь шүү дээ. Өөрийг инэрл нэг одоо уруулна гэдэг чинь ерөөсөө тэгээд бурхтын чанар шүү дээ. Тэгэхээр нөгөө аливаа ямиг илүү тайван чин сэтгэлээсээ сэтгэлийн дарамтгүйгээр одоо ингээд харьцаж одоо хүлээж авч сурах, аливаа ямиг инэрч сурах ийм чиглэлийн бурхныг сонгожээ. За тэгэхээр манай 8 дугаар сарынхан та хэд мэн энэ энерги ингэж өөрчлөгдөж орж ирж байгаа учир шалтгаан энэ бурхантай ч холбоотой байна. Яагаад гэвэл та хэд мэн өмнө байснаас өөрчлөгдөж байна. Эрүүл мэнд сайжирж байгаа ч гэсэн аливаа ямиг инэрн нэгүсэх сэтгэлээр хүлээж авдаг. Аль болох эв ийг хичээдэг болсонтой ч холбоотойгоор эрүүл мэнд сайжирж ийн эд баялагын үүд нэгдэж шүү. Өөртөө зөв өөрчлөлтүүдийг өөрсөндөө хийж чадж байна гэсэн, орж ирж байна гэсэн. Тийм учраас энерги шинжлэгдэж өөрчлөгдөж орж ирж байна гэсэн иймэрхүү юм гаргаж ирж шүү. Ерөнхийн энерги дээр За одоо болохоор би нэг хаалга хаагаад ирээ. Манд дүү тусланд яваад ирсэн чи орж ирэл дөнгөнөө яриад байна. Тусланд явж ирээд хүүхдийн тусланд явж ирээд нөгөөдхийнхөө сонин сайхан ярих гэдэг айхтар чанга чанга яриад байгаа шиг өндөр. За тэгэхээр энэ болохоор аливаа ямиг та хэдмэн ингээд нөгөө хуучин 6-7 сар тэрнээс өмнө нэг юм жоохон гомдлын сэтгэл энэ төр байгаа. Тэрийг ингээд нэг уучлж чадахгүй, тавьж явуулж чадахгүй ингээд нөгөө байгаад байсан бол яг энэ 7 дугаар сарын сүүл 8 дугаар сараас эхлээд та хэд нэгсэнтөө тавьж явуулахыг нь явуулаад чөлөөлөхийг нь чөлөөлөөд гомдлоосоо ингээд салаад ингэж байгаа учраас энэ шалтгаан эрүүл мэнд сайжирж ийн юмж орж ирж ин шүү гэж хэлэх гээд байгаа шүү да. Уучлал бүхнийг эдгэрэл өөрийгөө эдгэж хэлж байна, чадж байна. Тэгээд өнгөрснийг уучлж ийн. Өөрийгөө ч бай, өөрөөлийгч бай. Нөгөө нэг уур бухимдлыг инэрл нэгүслэр одоо сольж байгаа учраас ийм гоё энерги 8 дугаар сард орж ирэх нэ гэж хэлэх гээд. За одоо болохоор хүн хоорондын харьцааны одоо юг үзье. Ерөнхийн энэ үйл явдал ер нь 8 дугаар сард үйл явдлын үед ер нь ямар хөө байх нь гэдэг нь 2 3 үзэл татдаг. 3 дугаар группийнхний үйл явдал. Энерги. Үйл явдал. 8 дугаар сард ямар үйл явдал. За манайхан зарим нь тогтвор сууршилтаа удаан суухаар зарим газрыг зорин нүүх суурших газар руугаа гэсэн үг. Удаан хугацаанд суурших газар руу нүүдэл суудал. За мэдээж нүүдэл суудал зөндөө бэрхшээлтэй тулгаралгүй яах вэ? Зарим нь уул толгодыг даваад, зарим нь усыг гатлаад ер нь нэг тийм холын тийм удаанаар суух газруудыг 8 дугаар сард нилээн зорьцоох нэ. Тэр нь ас холдоо өөрсдийнхөө одоо ирээдүй эд баялаг, эрүүл мэнд за ер нь тэгэл бүхий л юмаа бодоод тийм ээ. Нэг шилжилт хөдөлгөөн, сууршил, нүүдэл суудлыг илэрхийлсэн ийм сар болох нь 8 дугаар сар маань. За одоо тэгвэл хүн хоорондын харьцаан дээр үзье. 8 дугаар сар 3 дугаар группийнх нь маань хүн хоорондын харьцаа ямар байх нь вэ? Хүнд хэцүү байдлууд ерөөсөө ингээд дуусчлаа шүү. Эндингс гэдэг ерөөсөө дуусч байгаа гэж хэлж байна. Одоо өстөө нар гарнаа гэдэг шиг манайхны хувьд бол бүх юм гоё зөв зам дээр очиод нар гарнаа гэж манайхан гоё богино үгээр ярьдаг шүү дээ. Баяжхан баараадгүй нар гарнаа гэж гоё өгнөд байгаа шүү дээ. Яг тэрэн шиг бас нэлээд хэцүү байсан юмнуудыг илэрхийлээд байна шүү дээ. Чанга байсан та нарын хувьд бол ер нь хэцүү байсан. Тэгээд тэр нөхцөл байдлыг яаж даван туулсан нь ерөнхийн энерги дээр гарч ирсэн шүү дээ.
тавьж явуулахын явуулаад өршөөхин өршөөгөөд өөрийгөө эдгээгээд ингэж байгаа учраас бүх юм дуусч байгаа байхгүй. Одоо юу руу явж ийнэ гэхээр зөвхөн өөрийнхөө хүслийнхаа төлөө, мөрөөдлийнхөө төлөө, өөрийнхөө төлөө явж эхлэх сар болж байна. Ямарваа нэг юмд уягддаг, тийм ээ? Одоо хорогддог, хэд хамааралтай байсан. Тэр нь хайр, дурлал, хүн хооронд ажил, холбоо юу байдیں۔ Энэ л байхгүй бол болохгүй гэдээсэн бүхнээсээ та хэд маань салж байгаа байхгүй. Тийм учраас та хэд маань бүр бүтэн энергийн өөрчлөлт орж ирж байгаа гэсэн үг гоё. Та хэд маань нэг гэсэнтэй бараг худлаа ярих нь дахин төрж ийн гэсэн үг. Шинээр бүх юм эхэлж ийн гэсэн үг. Нөгөө үүлийн үр карма даван туулах ёстой юм биеэр идэх ёстой одоо юу байдیں۔ Өвчин зовлон юу байдیں۔ Бүхнийг та хэд маань бүр өстой нэг амжилттайгаар даван туулчлаа гэсэн үг байгаа байхгүй юу? За зарим хүмүүсийн гэр бүл асуудалтай байсан, одоо санаа зовоож ясан юмнууд байсан бол одоо тэр бүхэн чинь уучраа олноо, санаа зовлтгүй. Асуудлууд цэгцэрчлээ. Гэр бүл байсан бол гэр бүлтэйгээ ивээ олноо гэсэн үг шүү. За яг тийм энерги орж ирж байгаа. За одоо манай 3 дугаар группийнхний 8 дугаар сарын ерөнхий энерги ер нь ямархуу байх нь вэ гэдэг дээр Angels Oracle message картуудаас нэг мессеж аваад за тэгээд та хэдийнхаа сонгосон чулууны бэлгэдлээ. Энийгээ зүүцсэн тий. Энийгээрээ одоо та хэд тий Amethyst буюу тий нийляган болор чулуу сонгосон байна. За тэгээд энэ 8 мотортой бурхныг бас сонгосон байна. За тэгээд 8 дугаар сарын ерөнхий байж байгаа хитрхээ олноор нь 8 дугаар сарын ерөнхий дээр энерги нь ямар байх нь вэ? За манайхны эрүүл мэндийн байдал сайжирнаа гэж шүү санаа зовж байгаа юм байгаа бол эрүүл мэнд дээр хэрэг санаа зовж байгаа юм байгаа бол сайжирнаа. Ер нь юм нэг шинжлэгдэж байгаа, энерги шинжлэгдэж байгааг хэлж шүү. За энерги шинжлэгдэж гин ер нь энерги шинжлэгдэхэд те эрүүл мэнд сайжрах, ерөнхий энерги сайжрахад эд баялагын үүд хаалгач гэсэн давхар нээгдэж идэг. Эд баялаг, эрдэм мэдлэг ер нь нөгөө хаагдсан энерги нээгдэхэд одоо нөгөө та эдийн маань цаг нэрж гинэ гэдэг шиг те одоо нэг ээлж нэрж гинэ гэдэг шиг нэг иймэрхүү мэдрэмж орж ирж шүү. За тийм нөгөө юм бүхэн ээлжтэй дараатай байдаг гэдэг чинь л одоо энийг хэлээд байна. Манайхан 9 дугаар сар 8 дугаар сараас тийм ер нь энергийн шинжилэлтэнд ороод өөрчлөлтөнд ороод айгүй гоё өөрчлөлтүүд орж ирэх нь. Эрүүл мэндийн тал дээр ч тэр эд баялагын тал дээр ч тэр шүү. За одоо болохоор нийляган болор чулууныхаа талаар та ядтай. Энэ чулууг сонгосон нь учиртай л бах. Энэ бол бас нэ дотоод зүүн совин итгэл үнэмшил бүхнийг биелэгддэг чулуу байгаа. За энэ орд болохоор энэ чулуу болохоор яг ямар ордуудыг эвэж яадаг вэ гэхээр хумхын орд, загасын орд, тэ номын орд, матрийн ордныханд илүү ээлтэй чулуунууд байгаа шүү. За одоо чулууны 6-аар яриул. За гэхдээ бусд ордынхан зүүж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. За энэ чулууг зүүснээр ямар хүрдийг тэтгэжээдэг вэ гэхээр титэм хүрд, оройн хүрдийг тэтгэжээдэг гэсэн crown chakra. Мөн 3 дахь бэлгийн мэлмийн хүрдийг зүү. Жишээ нь одоо над шиг би энийг өдөр тутамдаа зүүдэг байхгүй. Энэ яг яаж ийн зүүдэг болоод байгаа. Чулууны энерги бас нөгөө өөрөө нөгөө олон хүний уншлага уншдаг учраас хүнд яг нөгөө эрч хүч энерги дутагддаг л да. Тэр үед яадаг вөхөр чулуугаар энерги нөхдөг гэсэн. Энэ дотоод зүүн совинг минь сайжруулахад нөлөөлдөг гэсэн үг. Тийм учраас энэ би яг өөрийнхөө өдөр тутамдаа зүүдэг чулууга өнөөдрийн сонголтонд ашигласан тэрийг мань та хэд маань сонгосон байна гэсэн үг шүү. За их утга учир бэлэгдэлтэй. За энэ утасны маань цэнийг одоо бас их багасчихжээ. Жохон чимээ орох шүү. За жоохон утсаа цэниглээ залгаах юм би. Нэг харсан нэлийн багассан юм байна цэнийг.
За. За ер нь тэгэхээр бэлгийн мэлмийн хурд оройн хурд ихт итгэж идэг чулуу гэсэн үг шүү. За. Тий. За тэгэхээр дотоодын зүүн совин оюун санааны өсөлтийг мэрэгэн ухааныг за энэ чулуутай бол тайл одоо тий холбогдуулж ойлгож болно. Тий. За мөн бэлэгдлийнхаа утгаар хэрэг бусд ордынхан өөрөөр зөвөвл яаж нөлөөлөх вэ гэвэл хүнд тайван амьдралыг одоо нэг оюун санаа тунгалаг энэ гой хэрэгүү болохыг нэгсэнд ухаалаг болохыг гэсэн үг шүү. За тэгээд хайр халамжийг мөн чулуунууд болгон баг хамгаалт эзний хамгаалж идэг шүү. За ийм утга учиртай чулууг та хэд мэн сонгож ээ. Жишээ нь одоо сая надаас тарот хөзрүүд өмнөх бичлэгээр оруулсан тарот хөзрүүдийг та хэд мэн хөдөлж авлаа шүү дээ. Тэгээ дотоод зүүн сонгоо сайжруулъя гэвэл ядаж л аматист чулуу зүү заяа. Дээрээс нь тэр ордод тохирж ивэл бүр илүү зүү гэж хэлмээр байна. Сүнслэг хөгжлийг бэлэгддэг байгаа даахгүй гол нь сүнслэг хөгжлийг. За тэгээ мөн энэ одоо юуны талаар яриа. 8 гартаа бурхны талаар. Энэ 8 мутарт Гуан Ин гэдэг бурхан байгаа байхгүй юу? 8 мутарт Гуан Ин бод. Инрэл нэгүслийн бурхан. Энэ бурхан өөрөө. Энэ хүний өөр хилэн омгийг инэрн нэгүсэх сэтгэлд уруулдаг бурхан. Тэгэхээр маш гоё утга учиртай бэлэгдэлтэй бурхан байгаа дагааз. Тэгэхээр уур бухимдлыг даван туулах жоохон нэг тийм шалтгаангүй уурч нь хүрээд байгаа юм болвол одоо энэ бурханд залбирч болох нь шүү дээ. Уурыг инэрэлд нэг одоо уруулна гэдэг чинь ерөөсөө тэгээд бурхтын чанар шүү дээ. Тэгэхээр нөгөө аливаа ямиг илүү тайван чин сэтгэлээсээ сэтгэлийн дарамтгүйгээр одоо ингээд харьцаж одоо хүлээж авч сурах аливаа ямиг энерж сурах ийм чиглэлийн бурхныг сонгожээ. За тэгэхээр манай 8 дугаар сарынхан та хэд мэн энэ энерги ингэж өөрчлөгдөж орж ирж байгаа учир шалтгаан энэ бурхантай ч холбоотой байна. Яагаад гэвэл та хэд мэн өмнө байснаас өөрчлөгдөж байна. Эрүүл мэнд сайжирж байгаа ч гэсэн аливаа ямиг инэрн нэгүсэх сэтгэлээр хүлээж авдаг. Аль болох эв ийг хичээдэг болсонтой ч холбоотойгоор эрүүл мэнд сайжирж ийн эд баялагын үүд нэгдэж шүү. Өөртөө зөв өөрчлөлтүүдийг өөрсөндөө хийж чадж байна гэсэн, орж ирж байна гэсэн. Тийм учраас энерги шинжлэгдэж өөрчлөгдөж орж ирж байна гэсэн иймэрхүү юм гаргаж ирж шүү. Ерөнхийн энерги дээр За одоо болохоор за би нэг хаалга хаагаад ирээ. Манд дүү тусланд яваад ирсэн чи орж ирэл дөнгөнө яриад байна. Тусланд явж ирээд хүүхдийн тусланд явж ирээд нөгөөдхийнхөө сонин сайхан ярих гээд айхтар чанга чанга яриад тах шиг өндөр. За тэгэхээр энэ болохоор тий аливаа ямиг та хэд мэн ингээд нөгөө хуучин 6-7 сар тэрнээс өмнө нэг юм жоохон гомдлын сэтгэл энэ төр байгаа. Тэрийг ингээд нэг уучлж чадахгүй, тавьж явуулж чадахгүй ингээд нөгөө байгаад байсан бол яг энэ 7 дугаар сарын сүүл 8 дугаар сараас эхлээд та хэд нэгсэнтөө тавьж явуулахыг нь явуулаад чөлөөлөхийг нь чөлөөлөөд гомдлоосоо ингээд салаад ингэж байгаа учраас энэ шалтгаан эрүүл мэнд сайжирж ийн юмж орж ирж ийн шүү гэж хэлэх гээд байгаа шүү да. Уучлал бүхнийг эдгэрэл өөрийгөө эдгэж хэлж байна, чадж байна. Тэгээд өнгөрснийг уучилж ийн. Өөрийгөө ч бай, өөрөөлийгч бай. Нөгөө нэг уур бухимдлыг инэрл нэгүслэр одоо сольж байгаа учраас ийм гоё энерги 8 дугаар сард орж ирэх нэ гэж хэлэх гээд. За одоо болохоор хүн хоорондын харьцааны одоо юг үзье. Ерөнхийн энэ үйл явдал ер нь 8 дугаар сард үйл явдлын үед ер нь ямар хөө байх нь гэдэг нь 2 3 үзэж татдаг. 3 дугаар группийнхний үйл явдал. Энерги. Үйл явдал.
8-р сард ямар үйл явдал. За манайхан зарим нь тогтвор сууршилтаа удаан суухаар зарим газрыг зорин нүүх суурших газар руугаа гэсэн үг. Удаан хугацаанд суурших газар руу нүүдэл суудал. За мэдээж нүүдэл суудал зөндөө бэрхшээлтэй тулгарлагүй яах вэ? Зарим нь уул толгодыг даваад, зарим нь усыг гатлаад, ер нь нэг тийм холын тийм удаанаар суух газруудыг 8-р сард нэлээд зорьцоох нэ. Тэр нь ас холдоо өөрсдийнхөө одоо ирээдүй эд баялаг, эрүүл мэнд, за ер нь тэгэл бүхий л юмаа бодоод тийм ээ. Нэг шилжилт хөдөлгөөн, сууршил, нүүдэл суудлыг илэрхийлсэн ийм сар болох нь 8-р сар маань. За одоо тэгвэл хүн хоорондын харьцаан дээр үзье. 8-р сар 3-р группийнх нь маань хүн хоорондын харьцаа ямар байх нь вэ? Хүнд хэцүү байдлууд ерөөсөө ингээд дуусчлаа шүү. Энд ингээс гэдэг ерөөсөө дуусч байгаа гэж хэлж. Одоо ёстой нэг нар гарнаа гэдэг шиг манайхны хувьд бол бүх юм гоё зөв зам дээр очоод нар гарнаа гэж манайхан гоё богино үгээр ярьдаг шүү дээ. Баяжхан баараагүй, нар гарнаа гэж гоё үгнүүд байгаа шүү дээ. Яг тэрэн шиг бас нэлээд хэцүү байсан юмнуудыг илэрхийлээд байна шүү дээ. Чанга байсан та нарын хувьд бол ер нь хэцүү байсан. Тэгээд тэр нөхцөл байдлыг яаж даван туулсан нь ерөнхий энерги дээр гарч ирсэн шүү дээ. Тавьж явуулахын явуулаад, өршөөгөөд, өөрийгөө эдгээгээд ингэж байгаа учраас бүх юм дуусч байгаа байхгүй юу? Одоо юу руу явж ийнэ гэхээр зөвхөн өөрийнхөө хүслийнхаа төлөө, мөрөөдлийнхөө төлөө, өөрийнхөө төлөө явж эхлэх сар болж байна. Ямарваа нэг юмд уягддаг, тийм ээ? Одоо хорогддог, хит хамааралтай байсан. Тэр нь хайр, дурлал, хүн хооронд ажил, холбоо юу гэдэг. Энэ л байхгүй бол болохгүй гэдээсэн бүхнээсээ та хэд маань салж байгаа байхгүй. Тийм учраас та хэд маань бүтэн энергийн өөрчлөлт орж ирж байгаа гэсэн үг гоё. Та хэд маань нэг гэсэнтэй бараг худлаа ярих нь дахин төрж ийн гэсэн үг. Шинээр бүх юм эхэлж ийн гэсэн үг. Нөгөө үүлийн үр карма даван туулах ёстой юм биеэр идэх ёстой одоо юу байдیں۔ Өвчин зовлон юу байдیں۔ Бүхнийг та хэд маань бүр өстой нэг амжилттайгаар даван туулчлаа гэсэн үг байгаа байхгүй юу? За зарим хүмүүсийн гэр бүл асуудалтай байсан, одоо санаа зовоож ясан юмнууд байсан бол одоо тэр бүхэн чинь уучраа олноо, санаа зовлтгүй. Асуудлууд цэгцэрчлээ. Гэр бүл байсан бол гэр бүлтэйгээ ивээ олноо гэсэн үг шүү. За яг тийм энерги орж ирж байгаа. За тэгэхээр гэр бүл хэрв жоохон өрсөлдөөн, маргалдаан, жоохон тэмцэлдэн янз янзын юм байсан бол энэ 8-р сард эргээд ивээ олоод учир зүгөө олоод эхэлнэ. Тийм яг хөө тэгтээ нөгөө шууд бүх юм сайхан болчихгүй. Тэгтээ ямарваа нэгэн байдлаар хэрэг гэр бүлийн байдал тийм жоохон ганхаад нэг тодорхойгүй болоод жоохон хэцүү байсан тиймэрхүү юм байна. Зарим улсуудын хувьд байх шиг байна тий. За тэр нөхцөл байдлууд жоохон нэг эерэг тал руугаа эргэж эхэлнэ гэсэн үг шүү. За тий. Нэг эв зүгөө олох шат руугаа тий эхлэхээр байна хүн хооронд гэр бүл хайр сэтгэлийн харьцаан дээр. Ер нь энэ нөхцөл байдлаас болж өөрийг чинь нэлээд зовоосон юм байгаад байна. Тэгэхээр та хуучин их зууралддаг тий одоо ингээд нэг өөрийнхоороо болгож өөрийнхоороо шийдвэрлэх гэж нэгсэндээ өөрийгөө ингээд нэг мэдээж энэ цаад талд асуудал үүссэн учраас та юм нэг арайчтай намайг ингэж зоож яхад ингэж дөрлөж яхад ингэж доромжилж яхад яад ингээд айгүй нэлээд баггүй цаг хугацаанд өөртөө нэлээд тэмцэлдэж байсан энэ бүхэн төгсгөл ирж байгааг хэлээд байгаа шүү. За та энэ дундаас нэлээд гоё хүчрэх өөрийгөө олсон хүн болж зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах өөрийгөө одоо юу гэх юм хайрлах тий
өөрийгөө одоо өөрийнхөө үн цэнийг ойлгосноор энэ бүхнийг даван туулж байна гэсэн үг. Одоо яг нэг нүдэнийгээ тарсан чинь надад ийм их олон боломж байсан юм уу гэдэг шиг. Өмнө нь энэ хүн хэцүү байгаа үед бүх юм хаалттай, бүх юм ингээд дарамттай, бүх юм чиний эсрэг юм шиг санагддаг байсан байхгүй. Уул нь чамд ийм байсан болцсон гэсэн үг. Чамд уул нь зөндөө олон боломжууд байсныг өөрийгөө чи эдгэж ангаадж өөрөө өөрчлөгдснөөрөө олж харж эхэлж байна гэсэн үг. Өмнө нь олж харахгүй байсан юмнуудаа олж харж эхэлж байна гэсэн үг. Надад ийм олон боломж байсан юм уу? Би өөрийнхөө төлөө ийм их юм хийж чадах байсан юм уу? Миний чаддаг ийм олон юмнуудыг би яг ингээд нүдэ нээгээд харсан чинь би тийм сул дорой, би юу ч чадахгүй юм байгаагүй юм биш үү? Би чинь бүр бараг юу ч хийж чадах тийм хүн байсан юм биш үү гэдэг өөрийнхөө нэг ирж хүчийг олж авч байгаа нэг юм гоё 8 дугаар сар ирээд шүү. За. Тэгээд яг тийм ирээдүйнхээ төлөө гадагшааг зорих гээд байгаа хүмүүс дийлэнх нь л болов. За гадагшаа зордгоо мэхэд за би ирээдүйдээ цаашдаа ингэнэ гэдэг дээрээ нэг гоё холын зорилгоо тавиад өнөө маргаашийн асуудлыг хавш ирээдүгээ за би тэдэн жилийн дараа тийм ингэж амьдрахын тулд өнөөдөр хөдөлж эхэлнэ ч гэдэг юм нэг ийм шийдвэрийг гаргах 8 дугаар сар хүн хоорондын харьцаан дээр өөртөөгөө одоо харьцаж байгаа тэмцэл ялалт даван туулалт бүхэн энэ 8 дугаар сард бүр айгүй гоё эргээр орж ирж байна тийм манайхан их гоё өөрчлөгдөж орж ирж байна. Үүнээс хойш одоо нэг өөрийгөө мэдэрсэн хүнийг хэн зогсоох юм бэ л гэдэг нэг ийм л юм орж ирж шүү. За. Маш гоё байна. Маш гайхалтай гоё энерги орж ирж байна. За хүн хоорондын харьцаан дээр ийм байна манайхан. За одоо ажил төрөл мөнгө санхүү гэдэг асуугаад үзээд хий. За. Ажил төрөл мөнгө санхүү. Ямар энерги орж ирнэ. За 3 дугаар группийнхний ажил төрөл мөнгө санхүү 8 дугаар сард ямар байх вэ? Ажил төрөл мөнгө санхүү. Өмнө нь хараа ямар ч одоо ингээд нэг чиний хүслээр болохгүй бараг чиний хийсэн бүтээсэн юмыг ингээд нэг хин нэгэн өөрийн болох гээд байгаа юм шиг чи яагаад гэвэл өөрөө ийм сул дорой байсан ийм хэцүү сэтгэл санааны уналтанд орцсон байсан учраас ингээд нэг тийм чамайг айгүй өөр хүмүүс сул доройгоор үнэлээд чамаас бол юуг чинь ч салгаад авчиж болмоор юм шиг нэг иймэрхүү. Тэгээд чи энэ нөхцөл байдлаас ингээд нөгөө бүр ингээд толгойг нь буруу харуулад дүүжилсэн хүн шиг ингээд харсангаар байгаад яаж чадахгүй байгаад байсан юм байгаа байхгүй юу? Чиний өмч хөрөнгө, мөнгө төгрөг, санхүүтэй холбоотой юм. Гэтэл энэ нэг баланс нь алдагдчихсан байсан юм байгаа байхгүй юу? Жишээ нь чинийх байлгаад өөр хин нэгнийх болцсон юм шиг. Чи тэр хүн баг чиний имийг минийх гэж байгаа юм шиг. Нэг ийм хачин байсан байна. Тийм. Энэ бүхэн дээр их тийм өөрчлөлт одоо харагдах гээд байна. Яг тийм. Хараа балансаа олж эхэлнэ. Эзэн хэмбэ гэдгээ мэдэрч эхэлнэ. Хуучин баланс нь алдагдсан. Чиний юм хүнийх юм шиг болцсон байсан бол үгүй. Одоо чи эргүүлэн юмаа өөртөө гартаа барьж авч нөгөө хин нь эзэн бэ? Хин нь минийх вэ? Аль нь өмч нь минийх вэ гэдэг ч юм уу те. Юмыг нөгөө өөрийнхөө гараар хөдөлгөх эрхтэй хүн нь би гэдэг нэг юм мөнгө санхүүгийн талын юм орж ирдэг байхгүй. Эд хөрөнгөтэй холбоотой шүү. За. Энэ бол ажилт биш вэ? Чиний өмч хөрөнгөтэй холбоотой. Эд хөрөнгөтэй холбоотой. Энэ чинь гоё балансаа олж эхэлнэ. Чи яг өөрийнхөө юмыг өөрийнхөө гар дээр эргүүлэн олж авна. За зарим хүмүүсийн хувьд гоё тийм нэг хөрөнгө оруулалт ямарваа нэг юм шинээр хөрөнгө оруулах эхлэл тавих юм орж ирж байна. Магадгүй эргэлзээ шийдвэр гаргаж чадахгүй. За би нэг тийшээ нэг тэдэн төгрөг хийгээд хөрөнгө оруулах юм бол за баг ингээд нэг бичиг баримт ч юм уу баг л урдуулчих байх та гэдэг ингээд нэг юм айдсандаа хүлэгдчихэд хөдөлж чадахгүй байгаа гэсэн юм хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр
Одоо бол зарим хэсэг хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалтыг хийж эхлэх гээд байх шиг байна. Тийм ирж хүч зоригтой болж байна гэсэн үг. За чамайг нөгөө нэг сонгохгүй, чи нэг ингээ сонгогдохгүй нэг гологдоод байсан ч юм шиг, чамайг тоохгүй байгаад байсан ч юм шиг энэ энерги дуусаж чиний үн цэнийг мэдэж эхэлж шүү хүмүүс. За ойр орчин чин тэр мөнгө санхүүтэй холбоотой, эдгэрэнхтэй холбоотой. За жишээ нь энэ хүн чамайг чадахгүй гэж боддог байсан бол үгүй чамайг чадна гэж одоо чиний үн цэнийг, чиний хинбэ гэдгийг таньж мэдэж ойлгож эхэлж байна. Чамайг аягүй тийм сул дороогоор үнэлж нэг тийм тоохгүй байгаад байсан юмнууд хөдөлгөөнд орж эхэлж байна гэсэн үг шүү. За. За тэгэхээр 8 дугаар сар манайханд бүр үнэхээр хайр дүүрэн альч салбар дээрээ бүр нөгөө өөрийгөө олсон, өөрийгөө мэдсэн, өөрийгөө таньсан тийм их чинь бусд хүмүүс үнэлж эхэлсэн, чамайг мэдэрч таньж эхэлсэн, чамайг одоо баг чамд одоо зарим хүмүүс одоо бүр ингээ хайртай болчихно. Өмнө тоодгүй байсан улсууд тоож энэ төр одоо гачийн болох гэж штэ гэдэг юм бол. Чи бол аюу гоё том амбицтай байна. Гоё том зоригтой, хүсэл мөрөөдөлтэй, тий? Өөрийгөө үнэлсэн, үнэлэмжтэй. Энэ бүхэн тий хаанаас эхлэлтэй гэж чамайг үнгүү цэнгүү болгож, чамайг хэн чиш болгож исэн, тэр чамайг сэтгэлээр унгааж исэн юм, хүн, үйл явдал, нөхцөл бүхэн чамайг эргүүлээд юм хүчтэй, өөрийгөө олсон хүсэл мөрөөдөлтэй, амбицтай чамайг нугалж чадах хөнгө болгож гаргаж ирж байгаа байхгүй. Энэ бол гайхамшигтай гоё энерги. Хүн ер нь яг ингэж ижил яг юмаа олж авдаг, өөрийгөө олж авдаг. Юмаа биш, өөрийгөө олж авдаг. Тэгэхээр хүний амьдралын цаг хугацаанд аль нэг цаг үе дээр хүн заавал энэтэй учирдаг, туулдаг. Жох сул дорой бол жоохон тэгээд уруудаад цаашаа явчихдаг. Хүчтэй чадaltaй улсууд нөгөө үнсэн дундаас гарч ирж байгаа шалц шиг, цог шиг бүр улам илүү хүчтэй гарч ирдэг гэсэн үг. Чиний 8 сар ийм гоё сар болж шүү. За. Гайхалт. Чамайг хайрлахгүй, ойлгохгүй хэсэг гэр бүлийн чинь хүн нөхөр чинь хин чин байсан найз залуу чинь байсан бол одоо тэр хүн чиний үн цэнийг бүр тултал чинь ойлгож эхэлж байгаа байхгүй. Энийг яаснараа чи өөрийгөө хайрласнараа, өөрийгөө мэдэрснараа, өөрийгөө олж авснараа тэр хүнийг хайрласнараа биш. Тэр хүнийг хайрласнараа яасан гэхээр чи бүр аимшигын их сэтгэлийн өвдөлтөнд л орсон, шаналсан, зовсон. Харин өөрийгөө хайрласнараа яасан гэхээр тэр хүн чамайг хайрлахгүй байхын нөхцөлгүй болгож байна гэсэн үг. Гайхамшигтай гоё угаас. Одоо л жинхэнэ утгаараа тэр гэр бүлийн чинь харьцаа бүх юм одоо нөгөө жинхэнэ амьдрал одоо л эхлэх гэж байна гэдэг шиг юм болж байгаа юм. Одоо л чи утгаараа амьдрч эхлэх гэж байна. Амьдралын утга мөн чанарыг таниад өөрөө хүчрэхэг болоод амьдарч эхлэх гэж байна гэсэн үг. За ийм гоё энерги манай гурвынхан бол гайхалтай байлаа. За тэгээд би дахин энэ дээр нэг юм хэлэхэд та хэд мань энэ гоё ирж хүч энергийг хамгаалах ёстой шүү. За хамгаалах. Сайхан хамгаалтын чулуу зүү. Энэ хэцүү юмны ард энерги ингэж гоё сэргэж гарч ирж байгаа юм. Энийг барьж авч өөртөө тогтоож үлдээх их чухал. Тэгээ сөрөг эрчим одоо нэг хүнийг нэг гоё мандал нэг гоё өөдөө гараад ирэхээр атаархал гэж нэг аюултай юмнууд бай. Тийм болохоор өөртөө эрч хүч энерги өгөх чулуу, ээлтэй чулуунуудыг зүүж хамгаалтуудыг сайн хийж явах хэрэгтэй. Тэгвэл одоо чамайг зогсоох газар байхгүй шүү дээ. Ер нь бол тий. Юу ч нөлөөлөхгүй шүү дээ. За тэгээд энэ бол чулуу бурхан тийм бурханы шашин тайртай, чулуунтай хайртай
нэг юм таруудчингийн үг шүү за. Тий. Бараг бүгдийг өөрийнхөө замаар оруулах гэдэг юм шүү. Дагуулад тий. Тэр бол нарийн бол та мэдээч хүнд өгөгдөл байгаа. Сонирхдаг хүн байгаа. Бүх юм тийм байна. Тий. За ингээд 8 дугаар сарын уншлага 6-аг хүлээж авсан. 6 ч байх одоо хүзрийн тарууд мэрэг уншлагыг хүлээж авсан. Та бүхэндээ баярлалаа. За 8 дугаар сар нь өөдрөг, гэрэлтэй, гэгээтэй, аз жаргалтай 8 дугаар сар байх болтугай. За та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За Монголд хэрэг уншлага авах гад хүсэж байгаа бол одоо Монголд байгаа дээр 90 80 21 88 гэсэн утасны дугаар дээрээ байгаа. Гэхдээ ер нь утсаар бол уншлага авахгүй. Хэрэг одоо өөр ямарваа нэгэн яриа байвал тэр дугаар руу холбогдуулна. Эсвэл ер нь дэги тарууд гэсэн пэйж хуудас. Facebook пэйж хуудас. Линкээ байршуулаад байдаг л да. Тэгсэн чинь линкээр дамжиж орж болохгүй байх гэсэн нэг юм уншлага уншсан, харсан. Тэр ямар учиртайг мэдэхгүй байна. Тий. Одоо бас нөгөө локейшн солигдсонтой холбоотой юм уу ямар учиртай. Уул нь миний бүх юм хэвэн байгаа гэсэн үг. За нэгдүгээр. Хоёрдугаарт энэ сонголтын чөлөөнүүд энэ гоё ингэж тавьчих. Тий. Хоёрдугаарт миний энэ нэг буддаа хөзрийг та бурхантай хөзрөө хаанаас авсан бэ? Надад хэлээд өгөө, заагаад өгөөч гэд нэг хүн хэлээд дээр нэг бичлэг юун дээр оруулсан байсан. Надад энэ хоёр хүн байдаг. Би нэгийг нь өөрөө ашигладаг. Японд ашигладаг. Энд ганцхан ширхэг хөзөр намайг энэ Монголд байгаа дээр энэ хөзрийг авбал аваарай. За би дөнгөж сая уншлагад сонголтын 3 хөзөр дээр нэмэлтээр гаргаж ирсэнгүү. Энэ дөнгөж задлсан шинэ хөзөр байна шүү. За. Тэр хүнд зориулж ганц байгаа хөзрийг минь авбал аваарай. Тэр авахыг хүсвэл тэгээд мэдчихэж байгаа штэ тий. За бус нь бол тийм өөр өгөөд байх бол байхгүй гэсэн үг. Би нэг давхцуулаад хоёрыг авсан юм байлаа анханаас авахтаа. Тэгэхээр Монгол нэг нь үлдээгээд явцсан байсан энэ байж исэн гэсэн үг. За ингээд уншлагыг сонсож хүлээж авсан та бүхэндээ баярлалаа гэлээ амжилт хүсье. Бай бай.